чарчи бичлэг болгоод хадгаллаа шүү. За одоохон эхэлж байгаа. За өнөөдрийн уулзалтын маань үндсэн зорилго юу вэ гэхээр за би та бүхэнтэй за дархны хайсынхантай за мөн за шүтээсийн гэрэл тод багштай за мөн Мойсийн өөрийн ажлын хэсэг ер нь бол өнөөдрийн уулзалтанд энэ групптэй байгаа улсууд бүгднтэй бас өмнө нь тань солилцоод ер нь хийх ажлынхаа ачааллыг багасгах үүднээс бүгдээрээ нэг зүйл хийх гэж байгаа юм чинь ажлаа хуваарлаад хийчихье гэдэг энэ ойлголтон дээр санал нэгдсэн учраас групп чат үүсгээд ингээд уулзалтыг хийхээр боллоо. За тэгэхээр өнөөдрийн уулзалт за би скрин шеэр хийж байгаа үзүүлээ яриа явуулчих. За харагдаж байгаа гэж бодсон. За өнөөдрийн уулзалт бол нэг айхтар олон цаг үргэлжлэхгүй. За бид гол нь юу ярих вэ гэхээр ер нь өнөөдөр яагаад уулзах болсон гэдэг гол тэр үндслийн бас хоорондоо ойлголцсон дээр баг. Тэгэхгүй бол магадгүй за хин нэг нь ажлаа хөнгөвчлөх гээд байгаа юм шиг эсвэл хин нэгэнд илүү ажил хуваарлах гээд байгаа юм шиг. За магадгүй одоо дээд боловсролын салбарт хамтран ажиллаж бас за зарим тохиолдолд хоорондоо өрсөлдөг байгууллагууд нэг зүйл дээр бас ингээ ажиллах нь одоо зохимжтой эсвэл эс зохимжтой эсгээ бас шүүн тунгаахад хэрэгтэй байх болов гэдэг утгаар өнөөдрийн уулзалтыг бол хийж байгаа. За тэгэхээр за дараах зүйлүүдийг бол бүгдээрээ хоорондоо ярилцсан. За өнөөдрийн ер нь энэ ажлын за гэрэл тод багш. За өнөөдрийн уулзалтыг хийх болсон гол шалтгаан маань за энэ бол одоо юу гэж зөвхөн Европын холбооны төслүүд төр гэхгүй. За энэ бол яг хуу үндсэндээ төслийн хүрээнд бол дэмжлэг л үзүүлж байгаа болохоос биш. Энэ бол Мойс дээрч вэ, Шүтис дээрч вэ, Ангаа хайс алин дээр нь ч байсан ер нь хийгдэх цаг хугацаа нь бол болцсон. За сургуулиуд бол өнөө хүртэлх хугацаанд за өнөө хүртэлх гэдэг нь за 2000 оноос хойш гэж бүгдээрээ бодъё л доо. Өнөө хүртэлх хугацаанд бол за сургуулийн багш нар маань өөрсдөө бие даагаад хуваараа эсвэл хэсэг бүлгээрээ эсвэл лаборатори судалгааны хүрээлэн төв янз бүрийн хэлбэрээр за одоо юу гэдгийг зэргийн бус сургалт гэх үү за эсвэл одоо төр сургалт гэх үү эсвэл одоо бидний одоо яриад байгаа за бичил кредитийн сургалт гэх үү энэ зүйлүүдийг бол ямар нэг хэмжээгээр бол хийж ирсэн бүгдээрээ туршлагатай. За үүнтэй холбогдуулаад үндсэндээ байгууллага болгон дээр өмнө нь хэрэгжилж байсан эсвэл одоо хэрэгжилж байгаа үүнтэй холбогдож болох эрх зүйн бичиг баримтууд одоо тодорхой хэмжээгээр бол байгаа байхаа гэж бодож байна. За жишээ нь Монгол Улсын их сургууль дээр бол бид нар архив шүүж үзэхэд 2003 онд за төр сургалтын журам гэдэг зүйл батлагдаад бас хэрэгжээд нэлээд хэдэн жил явсан юм байна. За тэгээ хизээнээс эхлээд энэ журам маань хүчингүй болсон хэрэгжихээ болсон нь бол одоогоор тодорхойгүй. Бараг ийм журам байдаг гэдгийг ч одоо ер нь бол ихэнх багш нар бол мартсан. За ялангуяа залуу багш нарын хувьд мэдэхгүй ийм тохиолдол бол байгаа. За дээрэс нь Европын холбооны санхүүжилтөд төсөл хэрэгжснээр энэ бол одоо үндсэндээ дээд боловсролын байгууллагууд буюу ихтэй сургуулиуд маань за орлогын одоо улсаас бол үндсэндээ нэг өнгөрсөн 1-2 жилийн хугацаанд нэг урсгал зардлыг нэг алдаг оног өгсөөр ирсэн. За зарим жилүүдэд бол бүр өгдөггүй. За жишээ нь энэ жил ч юм уу эх жил өгөх нь бол маш хэрэгэлзээтэй болж байна. Яг гэвэл Монгол улсын төсвийн алдагдал бол 20% ихсээ явж байгаа. Яг төсвийн нэмэлт тодтгол улсын хурлаар ороо явж байгаа та бүхэн мэдж байгаа. Эндээс за боловсролын салбар бол шууд 20% хасагдсан. Тэр 20% хасагдсан дотор ихтэй сургуулийн урсгал зардлууд хасагдсан явж байгаа та бүхэн мэдж байгаа. Тэгэхээр 2025 онд бид нэр урсгал зардал авах юм уу? Энэ 26 оноос урсгал зардал авахгүй юу гэдэг бол маш хэрэгэлзээтэй. За тэгэхээр ерөөсөө аль сургууль байсан хувьч вэ, хувьсгалч вэ? Ерөөсөө зэргийн сургалтаа буюу бид нар бакалавр, магистр, докторын сургалтыг л ихсгэх багасгах замаар үндсэн орлогоо бүрдүүлж ирсэн. За одоо Монгол Улсын их сургууль одоо судалгааны их сургууль болно гэдээ үндсэндээ 2014 оноос хойш
за зорилт дэвшүүлээд өнгөрсөн 2023 онд за дээд боловсролын тухай хуулинд улсын их сургуулиуд болон хувийн хичээлийнхэнтэйгээ хамтраад судалгааны их сургуулийг төвийн томьёо оруулаад үүнтэйгээ уялдаад судалгаанаас хоригдлох зардлын хэмжээг нэмэгдүүлж байгаа боловч за миний ойролцоогоор мэдж байгаа. Гэхдээ булгаа өгч энэ дээр тодруулга өгөх бах. Ер нь бол нэг бараг 95 орчим хувийн сургалтын төлөвөөс бүрддэг хэвээрээ л байгаа. Гэтэл Европын туршлагаас аваад үзвэл үүний хажуугаар зэргийн сургалтаас за тутахааргүй за хамгийн сайн мэдж байгаараа хэлэхэд за Эстоны хөдөө аж ахуй сургуульдаар ихэд тухайн сургуулийн нийт орлогын 40%-ийг нь зэргийн бус сургалтын орлого эзэлдэг гэж. Тэгэхээр ийм том боломж байгааг бид нар өнөө хүртэл одоо анзаарсангүй явсаар иржээ. За анзаарсан ч гэсэндээ нэгдсэн систем тогтолцоо байгаагүй учраас тэр яг хэдэн төгрөгийн орлого олж ирсэн гэдгийг бүтгэх бас юм систем бол миний мэдж байгаагаар аль сургууль дээр байхгүй. За магадгүй TIS маань бас яг за гэр тод багшаар ороод ирсэн багш мөн эндээс бас өөрийнхөө сургуулийн туршлагыг хуваалцах байх гэж найдаж байна. За MUIS дээр бол үндсэндээ зэргийн бус сургалт юм уу эсвэл одоо мэрэгжилтнийг за мэрэгжилтэд дэвшүүлэх за төв сургалт гэсэн олон нэршлэр их сургуулийн дэргэдэх за бизнес консалтинг төв гэх мэт өмнөх хэлцүүлэг дээр ирж исэн за мөн хувь багш нар сургалт хийдэг. Гэхдээ нэгдсэн систем бүртгэл байхгүй учраас Монгол улсын сургуулийн одоо жилийн орлогын хэдэн хувийг бүрдүүлж байгааг яг таг хэлэх үнэхээр боломж байхгүй. Ийм байдал байгаа. Тэгэхээр энийг бид нэр одоо энэ салбарт за урт богино хугацаагаар одоо баг ажиллаж байгаа улсуудын хувьд өөрсдөө салбарт бас нэг жоохон юм хийх за дээрэс нь өмнө нь бас хэрэгжиж явж байгаад мартагдсан байгаа юм журмуудыг сэргээх ингэснээрээ зөвхөн MUIS гэлтггүй HIS, SHUTIS за магадгүй биднээс одоо туршлага аваад одоо бусад сургуулиуд маань ангаагч гэдэг юм уу энэ сургуулиуд маань өөрсдийн гэсэн юм нэгдсэн системтэй одоо бүртгэлийн систем ийм өөрсдийн гэсэн журамтай болох байхаа гэсэн бодол байгаа. За тэгэхээр энэ ажлыг эхлээд MUIS дээр хийх гээд энэ оны 3 сард бид нэр за MUIS-ийн дотоод дээр ярьж байгаад одоо Булган Тамир багшаар ахлуулад за манай мэрэгжилтэн буюу за их сургууль зарай жоохон эртнээс 2025 оны 1 сард за Монгол Улсын сургуулийн сургалт хариуцсан проректор болон директортай хамт Эстоны хөдөө аж ахуй сургууль дээр очиод бидэнд ийм систем хэрэгтэй юм байна. Энийг хариуцсан мэрэгжилтэн хэрэгтэй юм байна. Ер нь энийг хариуцсан баг хилтэс байхад ч буруутахгүй юм байна гэдэг зүйл дээр бол санал нэгдсэн. За тэгээд эренгүүтээ за манай сургуулийн удирдлагууд бол маш эрттэй ажиллаад одоо энэ уулзалтанд орсон байгаа инх чаргал гэдэг мэрэгжилтэн бол одоо за зэргийн бус сургалт хариуцсан мэрэгжилтэн гэдгээр бол одоо MUIS-та баг ганц хүн байна уу. За магадгүй байгалаа дээр нэмэгдэж магадгүй. За биний мэдж байгаа ямар ч инх чаргал ихч байгаа. За ингээд сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалтын албан дээр бол одоогоор одоо төвлөрүүлээд за өөрсдийнхөө ажиллах орчин дүрм журмаа боловсруулаа гэдэг үүрэг өгсөн. Үүний дагуу 25 оны 3 сард ажлын хэсэг байгуулагдсан. За ажлын хэсэг байгуулагдсанаас хойш бид нар үндсэндээ дархан дахь уулзалтанд за зэргийн бус сургалтын уулзалт хилцүүлэгт оролцсон байгаа. За дараа нь Улаанбаатар хотод бид нар бас за Бимүүцтэйгээ хамтраад бас уулзалтыг хийсэн. За энэ 2 удаагийн уулзалт явсны дараа их сургууль дээр за зэргийн бус сургалтын журмын эхний драфт гараад за тэрэн дээр ажлын хэсгийнхэн ажиллаад нэлээд сайжруулалтыг хийгээд ингээд 2 дахь хувилбар нь гарцсан явж байгаа. Гэхдээ энэ одоо журмыг бол эхний ээлжинд бол бид нар нэлээд хөнгөнөр хүлээж авч ирсэн. Яагаад гэвэл 2003 оны за төр сургалтын журмаа харчаад за нэг ойролцоогоор нэг 4-5 хуудастай нэг ингэж бүртгэн ингэж явуулсан л гэсэн юм байх юм байна гэж бодож байсан боловч за сүүлд бас ялангуяа Европын туршлагуудыг уншаад за тэр захимаар явагдсан тэр сургалтуудад суугаад ирсэн энэ тийм ч бас амархан хийж ажил биш байна. Дээрээс нь яг энийг хийх гэж за одоо хүсэж тэмүүлж байгаа манай за дархан дахь HIS агрикологийн сургууль за SHUTIS дээр бас яг одоо зэргийн бус сургалтын асуудлыг хариуцж байгаа гэрэлтод за профессор эдгээр бүгд хилцүүлэхт орж ирээд ер нь хамтраад хийя. Бүгдээрээ л яг ижил төрлийн юм гаргаж энэ
одоо цаашдаа ялангуяа нийтээр даган мөрдөх за журам болохыг ч бас үгүйсэхгүй. Яагаад тэрийг харж байгааг гэвэл за сургууль болгон өөртөө дотооддоо нэг журам гаргачих болно бүгдээрээ тусдаа ажиллаад. За манай дархны хай сайхан маань энэ 25 оны 6 сарын сүүлээр бас ажлын хэсгээ байгуулсан. Ингээ бүгдээрээ тусдаа ажиллаад за нэг тухайн байгууллага дээр л хүчнэтэй за байгууллагын дотоод журмыг бол хийж болно. Гэтэл бидний одоо ойрын ирээдүйд хүсэн хүлээж байгаа юм маань жишээ нь хаас дээр үтсэн зэргийн бус сургалтыг Монгол Улсын сургуулийн зэргийн сургалтанд орох байгаа хүний одоо тэр кредитийг одоо дүүцүүлж болох юм уу? Эсвэл одоо муйс дээр сурж агаад за шутис руу шилжих, эсвэл хайс руу шилжих тохиолдол гарлаа гэхэд за муйс дээр сурсан одоогоор бол нөгөө зэргийн сургалтын дүнг бол за дүүцүүлээд авчиж байгаа. Улсын 6 сургуулийн нөгөө кредит солилцох дүрм журамч хэлүү. За бид нэр усын буруу хэлж магадгүй тэм гутага бол. Гэтэл одоо зэргийн бус сургалтынхыг зэргийгт хэрхэн дүүцүүлэх юм. За тэгээд энэ хамтарч байгаа сургуулиуд маань хоорондоо ярьж агаад ижил төстэй за нэлээ урт удаан хугацаанд ашиглагдах журам боловсруулахгүй бол 1-2 жил болцоод нөгөөтгөө шинжилж ийн гэд ингээ яваад сүлд жоохон ойлгомжгүй байдал үүснэ. За дээрэс нь алс ирээдүйд улсын 6 сургуульдаа мөрдөгдөх. За ямар ч улсын 6 сургууль маань мөрдөн гэдэг маань за цаашдаа хувийн сургуулиудад улсын сургуулиудаас л хуулбарлаа явдаг. За ялангуяа чанарын баталгаажуулалтын төвсөнд за манай бимүүз дээр хүртэл хийгдэж болох энэ нийтээр даган мөрдөх одоо журам болоход хэрвээ бид нар өөрсдийн байгууллага дээр хийчих юм бол за дээд түвшинд буюу одоо боловсролын ам дээр очих юм бол мөн ялгаагүй үл ойлголцол үүснэ. Өөрөөр хэлбэл манай журам сайн, танаа журам муу гэдэг нэг иймэрхүү эсвэл одоо дутуу гэдэг ойлголтууд бий болно. Хамтраад хийчих юм бол ойрын одоо жилүүдэд за боловсролын амд бид нар санал тавьж байгаад нийтэд даган мөрдөх журам болоход бас ойлгомжтой байх бол. За энэ одоо учир холбогдлоо харсан учраас групп чат үүсгээд за та бүхэнтэйгээ нийлээд ингээд журмаа боловсруулах гэсэн. За тэгээд өнөөдрийн уулзалтаар бол за эхлээд за сургууль болгон өөрсдийнхөө туршлагыг ярих байх. За үүний дараа за Булган Тамир багш маань уг журмын ерөнхий бүтэц нэг ямархуу байх юм бэ гэдэг тэрний дэд гарчгуудыг өөрөөр нэгдүгээр бүлгэн дээр нь юу байх юм, хоёрдугаар бүлгэн за нэр томьёо байх, гуравдугаар бүлгэн мэдээж одоо элсэл бүртгэл байх гэж явсаар байгаад одоо хамгийн сүүлийн бүлэг нь одоо гişлэгээ гардуулах эсвэл одоо дүн одоо дүүцүүлэх гэдэг юм уу, эсвэл одоо чанарын баталгаажуулалт гэдэг юм уу. Ер нь хэдэн бүлэгтэй журам байвал зүгээр юм гэдэг бас тэр эхний нэг за гар зургийг бол танилцуулна. За үүний дараа манай муйсийн за зэргийн бусын сургалт хариуцсан мэрэгчлэлтийн их жаргал их сургуулийн төвшөнд одоо боловсруулсан байгаа тэр зүйлийг эхлээд за товчхон танилцуулна. За үүний дараа бүгдээрээ ер нь нэг ажлын хуваар маань ямар хөө байдалтай явах уу, ямар бичиг баримтуудыг нэмж судлах уу. За тухайн одоо эхний драфтаар гарсан байгаа тэр бүлгийн хуваарлалтан дээр аль сургууль нь ямар бүлгүүдэд авч хариуцаж ажиллах уу гэдэг зүйлүүдэд хуваарлснаар өнөөдрийн уулзалтыг ерөнхийдөө дууснаа гэж харж байгаа. За тэгэхээр ерөнхий ярих зүйл маань ийм байна. За үүнтэй уялдуулаад би нэг зүйлийг бас та бүхэн харуулъя гэж бодлоо. За Монгол улсын их сургууль дээр бол за энэ манай их заргал мэрэгчлэлтэнд олоод үзсэн байсан. За миний би бас архив явж байгаад нэг олж үзсэн. 2003 онд за Монгол Улсын сургууль дээр төв сургалт явуулах журам гэдэг энэ юм хийгдсэн байжээ. За ингээд энийг үзэхээр яг нөгөө бидний өнөөдрийн хүсэж хийх гээд байгаа зүйлүүдийн анхны суурь нь 2003 онд үндсэндээ тавигдсан байна. Гэхдээ тэн дээр одоо юу гэдгийг элсэлт, бүртгэл, за дүүн дүүцүүлэх, за дээрэс нь одоо кредит олгох, за чанарын баталгаажуулалт гэдэг гисэн одоо бид нар өнөөдрийн түвшинд ярьж байгаа гол зүйлүүд бас ороогүй иймэрхүү зүйл байсан.
Гэхдээ эхний хувилбар нь бол ямар ч сан тэр үед 2 хуудас ямиг гаргаад мөрдөжсэн байна. За тэгэхээр одоо энэ ярих зүйлүүдийг бол би угаасаа юун дээр оруулчихна. За дундын фолдер үүсгээд оруулчихна. За магадгүй бусад сургуулиуд маань за ялангуяа агроэкологи бизнесийн сургууль за төв хайс дээр ямар дүрм журам байна. За шутист дээр за гэрэл тод багш өнөөдөр бас нэлээд бидэнд хэрэгтэй юм мэдээ дуусгах болов гэж бодсон. Магадгүй тийс дээр ямархуу дүрм журам байна. Эдрийг бид нэр харах хэрэгтэй болно. За үүнээс гадна өмнө нь за Дархан долон Улаанбаатар хотод хийж исэн энэ одоо хилцүүлгээр гарсан гол санаануудыг бичсэн энэ үнэтэй гар бичмэл. За би зургийн та бүхэнд харуулчихъя. Би энийг аваад хадгалсан байгаа. За чинь одоо нэр томьёоны хувьд бид нэр юу гэж оруулах зүгээр юм. Ямар нэр томьёо байх юм. Хилцүүлгийн үеэр хүмүүс юуг одоо журамдаа анхаараарай гэж бидэнд хэлж исэн байна. Энэ зүйлүүдийг бас тэмдэглээд авцсан байгаа. Эдгээрийгээ бүгдээрээ бас эргэж харах хэрэгтэй болно. За түүнээс гадна хамгийн гол зүйл бол за нөгөө Европын холбоо. За үүн дотроо Эстони улсын хуулийн одоо хууль байгаа. За зэргийн бус сургалтын. За энийг бол мэдээж Эстони хэл дээр бичсэн учраас шууд уншаад бол ойлгохдохгүй. Гэтээ Google Translate-аар орчуулж үзэхэд ерөнхийдөө бол утганд гарч иж илээ. Тэгэхээр эндээсээ бас хараад нэмж хасах зүйл юу вэ гэдэг зүйлийг харна. За тэгээд дээд боловсролын тухай хууль болон бусад хууль тогтоомжтой бид нэр ямар хуу хуультай холбоотой байх гэдэг зүйлүүдээ харна. Тэгэхээр энийг бол мэдээж өнөө магаастай яарч хийхгүй. Мэдээж одоо наадмын өдөр дээр гэр бүлээрээ найз нөхдөдөө сайхан амарна. 8 сарын ихтер бүгдээрээ уулзахад нэг ихний санаанд авцсан байна. Гэх мэт ажлыг бол нэг учиргүй өнөө магааш дуусгана гэж шахахгүй байгаа. Ер нь бол нэг атайхан юм гаргачих гэсэн бодол байгаа учраас нэг 10 сард бишээ 9 сарын ихтер ихний драфт гарна гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За тэгэхээр миний ярьсан гол зүйл бол ерөнхийдөө энэ байна. Хамгийн ихэнд одоо уран боловсруулах хэрэгцээ шаардлага нь юу юм? За цаашдаа алсын хараа ямар байгаа? Яагаад энэ одоо за групп чатыг үүсгээд өөр энэ хүмүүсийг өөр байгууллагуудыг нэг дор цуглуулчихваа гэдгийг та бүхэн маань ойлгож байгаа бах. Саний миний ярьснаас за асуулт тодруулах зүйл байл хариулахад бэлэн байна. За хэрвээ асуух зүйл байхгүй бол одоо бусад сургуулиуд ямар туршлагатай байна? Эсвэл манайх бол энэ дээр ямар туршлагагүй анх удаа хийх гэж байгаа бол тэрийг бас хилээ явуучин зүг баха. За Эрдэнэчим гэдэг юм чаасаа гарч байна. За ийм зүйлийг хэлэх гэсэн юм аа. За гэрэл тод багшаас эхлэх үү? Манай за шүтээсийн туршлага юу вэ? За сайн байцгаана уу? Миний дуу сонсогдож байна уу? Сонсогдож байна багшаа. Сонсогдож байна. За. За. Өдрийн мэнд хүргэе. За би ер нь бол яг энэ нөгөө нэг ихтгэл тавьснаасаа хойш бас энэ рүү нэгээ ингээд анхаарлаа төвлөрүүлээд за тэгээ эртээд нөгөө групп чат руугаа нэгдэж орсноос хойш нэлээд зөвлөдүүдийг бас судалж үзлээ. Зөвхөн нөгөө шүтээсийн гэхээсээ илүү эхлээд би энэ нөгөө яг ингээ Монгол улсын боловсрал энэ нэвтрхий тойл гэдэг нэг 2021 онд гарсан хоёр энэ нэвтрхий тойлон дээрээс ер нь төр сургалт, зэргийн бос сургалт, мэрэгжил дэвшүүлэх сургалт энэ төр гээд бидний хийх гэж байгаа холбогдлолтой ер нь ямар зөвлөд байсан бэ гэдгийг энэ хоёр ботиосоо бүр бээгүү бүр ингээд хэдэн өдрөөс шүүж үзлээ. За тэгсэн чинь харамсалтай нь яг энэ боловсролын яг энэ нэвтрхий тойл дээр бидний хийх гэж байгаа ажилтай холбоотой юм ер нь бас хомс оржээ. За тэгэхээр энэ дээр юм байхгүй болохоор нь би өөрийнхөө нөгөө сургууль дээр ямар журмууд байсан бэ, яасан бэ гэдгийг хайх гэж зэрэг нөгөө хүмүүс амарцсан учраас надад ерөөсөө бас баталгаатай ингэсэн тэгсэн гэж юм одоо хэлэх хүмүүс ерөөсөө олцсонгүй. За тэгээ ер нь нөгөө санхүүгийн бас баримтууд их чухал байдаг учраас би бас өөрийнхөө 95 оноос хойш яг шүтээсийн нөгөө нэг санхүүгийн гүйцэтгэл гэдэг тайлангуудаас эдийн засгчтай холбогдож байгаад
төр сургалт гэдэг юмн дээр ирнэ яаж юмаа төлөвлөдөг байсан, ямар орлого олдог байсан бэ, тийм юм хөтэлдэг байсан уу гэсэн чинь за надаа 95 оноос хоошгийг бас хараад товчхон мэдээлэл өгсөн. За тэр 95 оных дээр бол яг манай сургуулийн хувьд бол мэрэгжил дээшлүүлэх сургалт гэж явагддаг байсан байна. Бүр төлөвлөөд тэрийг хийдэг байсан байна гэдгийг гаргаад ирлээ. За тэр нэр томьёо өөрчлөгдөж явж байгаад 2000-ад оноос хойш болохоор зэрэг юу гэсэн бэ гэхээр төр сургалт гэдэг нэр томьёо санхүүгийн энэ юун дээр бас гарсан байна. Тэгээ энэ төр сургалт бол бид нар яг ингээд бүр олон салбар сургалтаа шүү дээ. Тэгэхээр салбар сургууль баг болгон дээрээ төр сургалтыг жил болгон төлөвлөж өгсөн байна. Ийм одоо орлого олно гэд. Тэгээд гүйцэтгэлийг ингээд гаргад юм байна. Тэгэхээр өшөө энэ одоо нөгөө салбар сургуулиудынхаа яг энэ төр сургалтыг явуулж байсан хүмүүстэй дахиж нарийн холбогдож иж энэтэйгээ холбоотой мэдээллүүд нь бол гарах юм байна гэж би бодлоо. Тэгэхээр ямар ч байсан байна. Гэхдээ ерөөсөө журам бол ерөөсөө архив авах нөгөө архивын хүн маань одоо яг амарцсан учраас архиваас ямар ч журам би бүр олж чадсангүй. Бага нээлттэй байгаа журмууд дотроо үзэхээр яг ийм журам бол одоохондоо байхгүй. Тэгээд манай тэр бүр юу гэж байсан бэ гэхээр зэрэг манай бас тэр санхүүгийн хүн хэлэхдээ зэрэг олгох сургалтын төв гэд товчлуул монголоор кириллээр болохоор зост гэд бүр төв манай одоо бүр политикийн дээд сургууль байхад тийм төв байсан шүү. Тэрийг одоо яг юу хийжсэн ямар журамтай байсан бэ гэдгийг хараарай гэсэн баггүй юу. Тэгэхээр тэр одоо зэрэг олох сургалтын төв гэж байгуулчаад зэргийн бос сургалт явуулж исэн болов уу гэж би зүгээр бодоод байна. Тухайн үед тэгж одоо нэрлэж исэн байж болох юм аа гэж бодож байна. Тэгээд тэрний юмыг бас олж үзэх хэрэгтэй юм байна. За тэгээд яг одоо тэр бидний яг өнөөдөр хүсэн хүлээж байгаа шиг яг тэр төр сургалтын юм уу зэргийн босын нэгдсэн одоо тэр саяны муйстай адилхан яг тийм юмыг бол үнэхээр бүр хараахан олж чадсан бэ гэдэгтээ одоо хүсэж өчгөө. Багшаа наад чи юу бах? За нэгдүгээр нөгөө танах нөгөө санхүүгийн юу гаргадаг бас их айтайхан ямар ч 95 оноос хойш юм явж исэн байна. Бүр ийм юм бэ. За бүр гойж олж аваад жил болгон гард юм бэ. Тэгээд студийн хувилбар надаа энэ одоо 11 оных дээр төр сургалт тэгээд энэ 95 оных аахгүй юу? 95 оных дээр мэрэгжил дээшлүүлэх сургалт гэдэг ингээд ямар ч гэсэн бид нар санхүүгийн үзэх юм бол юм болох юм шиг байна гэж бод. Окей. За тэгэхээр бас тиймнүүд байна гэдэг чинь өмнө нь мэдээж одоо юу гэдэг наад нөгөө санхүүгийн чинь ямар нэгэн маргаангүй амжилтаа хөтлөхийн тулд мөржсэн төр журмууд ч юм уу ямар нэгэн байж л байсан бай таараа. Дээрэс нь одоо саяны таны хэлдэг тэр нөгөө зост гэдэг шүү дээ зэрэг олгох сургалт гэдэг маань одоо бидний яадаг нөгөө бакалавр магистр доктор биш нөгөө мэрэгчлийн зэрэг олгох нэгдүгээр зэрэг хоёрдугаар зэрэг гэдэг тэрний сургалтын төвүүд гэж бас одооныхоор бол нөгөө хөдөлмөр нийгмийн хамгааллын яам дээр байгаа нөгөө юу штэ ур чадварын зэрэг олох сургалт гэдэг энэний л хэллийн юмнууд баг тэгж явж исэн байх гэсэн тийм бодолд хүрч байна. За манай агроэкологи бизнесийн сургуулиас хэн ярих вэ? Бурма, Дагна, Содоо огш байна. Ямар нэгэн туршлага та бүхэнд манд байна уу? За Мэндэ огшийн хэлж ирснээр бол өстой манай сургууль дээр бол ийм байхгүй гэж зүгээр нэг чатаар хэлсэн зүгээр өмнөх юмудаа харж амжаагүй бол яг зүгээр үнэхээр энэ тийм мэдээлэл алгаа гэж шууд бас хэлчихвэл амар тийм ээ. Бүгдээрээ сайн бацгаана уу? Юу тэмгээгт ороод ирсэн байна тий. Тэмгээгт журам ч юм уу, төр журам ч юм уу энэ талаар юу байвал сайн айгуу сайн мэдж байгаа хаа. Миний хувьд бол яг тийм мэрэгжилт дэвшлүүлэлт юм уу зэгийн сургалтын ийм тийм журам байсан гэдэг тал дээр бол ямар нэгэн мэдээлэл байна. За Эрдэнэжим гис маань Японд шопинг хийгээд явж байгаа юм байна. Би яна Японд энэ нөгөө Фужи уулын энд арзятаг байхгүй утас юу яах гээд тэгэд би нөгөө дархандаа нөгөө сургалтын журмууд бусад сургуулиудаас асуусан ерөөсөд манай дарханд ийм зайн бус сургалт явуулдаг газар огт байдгүй юм байна. Тэгээд зөвхөн шинжлэх ухааны технологийн сургуулилд юу яадаг юм бэ? Шинжлэх ухааны технологийн сургуулилд зайн сургалт явуулдаг юм байна. Хот нь
Улаанбаатар салбарна. ойлголоо. Окей, та тун яаруу хүн явж байгаа шүү гэнэ ойлголоо. Тий. Тэгээд би шүтээсийн багшаас сурах юм байна гэд ямар санд бодож ирсэн. Тэгээ манай сургуулийн хувьд болохоор энэ яг шин юм байгаад байгаа юм л та. Тэгээ манайх болохоор зайн сургуульд явуулдаггүй зөвхөн одоо нөгөө яачгүй энэ зэргийн бас сургууль гээд одоо шинээр хэрэгжиж байгаа юу болохоор тийм байна. За ойлголоо багшаа. За бас нөгөө багш үү минь дамгуулан багш бас урд нь тэгж хэлсэн юм аа. Манай дээрээс ийм туршлага байхгүй шүү. Одоо хотын та хэдээсээ суралцсандаа гэсэн. Би зүгээр юу хэлсэн бэ гэхээр за та нэг амарч орж ирчээд нөгөө төв хайсынхаа архив эдрийг нэг ухаж үзээрэй. Тэнд чинь бол ямар нэг юм байж л таар октоос байхгүй нэг зүгээр гэхдээ одоо бид нар нөгөө зэргийн бус сургалт гэдэг түлхүүрөөр хайж болно. Эсвэл одоо төр сургалт эсвэл нөгөө мэрэгжилдээ эсвэл сургалт гэдэг нэг энтэй ойролцоо юмнууд яг бидний өнөөдөр яриад байгаа шиг нөгөө зэргийн бус гэдэг үгээрээ байхгүй өөр үгээр одоо тиймэрхүү сургалтын дүрм журмууд байсан байж магадгүй шүү. Тэрийг үзээрэй. Бас хуучны юмнаас чинь харахад бас санаа авчих юмнууд бас их байдаг шүү дээ. Тэгэхээр тэд хэрэг бас болов уу гэж бодоод байгаа. Өмнө нь нөгөө нэг ихний экстернат сургалт гэж явуулдаг байхад тэр сургалтын журам бол байгаа. Би хөдөөж сургуулийнхаа нөгөө хүмүүсээс бас асуусан. Тэгсэн манай дээр ийм одоо нөгөө дид бакалавр гэж сургалтын журам боловсруулж байгаа. Өөр одоо тийм сургалтын журам болоод байхгүй. Энэ бас манад бас шинэлэг одоо боловсролын яамч саяхнаас нэг зөвшөөрсөн байх тий. Тэгээ бидний хувьд бас шинэ гэд төв хайшийн их бүхий хүмүүс тэгсэн. Сургалтын албанаас нь дээр нь нөгөө нэг хууль тогтцоо хариуцсан хүмүүсээс нь бас асуусан. За баярлалаа танд. За их цагаад та нөгөө нэг журмынхаа юг скрин шеэр хийж яагаад нэг ямар хуу төвшөнд одоо чи эн чинь бол 2 дахь хувилбар нь та өнгөрсөн 7 хоногт явуулсан байсан тий 2 дахь хувилбар нь баг явж байгаа бах тийм ээ. Тий. За би харуулах юм. Багш сайн нөгөө багш төрөө нөгөө ярьсан уу? Хэлж ярьсан уу? Яриаггүй журмынхаа нөгөө яриаг байгаа. За бид бол харуулах. Тэгээ шаарч тий. За. Ёо, эн чинь танаа өөр юм гараад ирээ. За энэ ахаа. За орж ирж байна. Энэ биш шүү, отохон биш юм. Ерөнхийг нь ингээ харуулчих уу? За 3 4 5 за харагдчихэв. За ингээд харуулаад. За нэг иймэрхүү журам, төр журам гэдэг нэг журам боловсруулаад алтан цогоор саналаа өгсөн байж байгаа. За тэгээд нийтдээ нэг 10 зүйлтэй нийтлэг үндэслэл гэдэг энэ нийтлэг үндэслэл байгаа тий. Тэгээд нэр томьёоны тайлбар гэдэг энэ журмын нэр томьёо. За дараагийнх нь болохоор сургалтын зохион байгуулалтын хэсэг. Тэгээд сургалтын хэлбэр чиглэл. Тэгээд 5 дахь нь болохоор сургалтын хөлбөр боловсруулах, батлах хэсэг. Тэгээд суралцагч элсүүлэх, бүртгэх яаж үтгэхгүй гэдэг. 7-д нь болохоор үнэлэх, гэрчтгэ олгох гэдэг хэсэг байна. 8-д нь санхүүжилтийн асуудлууд. За 9-д нь болохоор хяналт үнэлгээ, чанарын баталгаажуулалт, 10 дахь нь болохоор бус зохицуулалтаа гэдэг нэг иймэрхүү зүйл 10 бүлэгт хуваацсан. Явж байна. За тэгээд энэ чинь нийтлэг үндэслэлээр болохоор угаасаа нөгөө зорилгоо бичдэг шүү дээ. Журмын зорилго тэгээд ямар зорилготой журм юм бэ гэдэг. Тэгээд энэ журм бол хэн хамаарах юм бэ? Ямар хүмүүсэнд оролцох юм бэ гэдэг талаар яг ямар юг зохицуулах юм бэ гэдэг талаар ингээд өгүүлбэрүүдээр оролцсон байгаа. Эднийг бүгдийг унших хэрэггүй өстэй тий. Ерөнхийдөө нэг юм ярьж шүү дээ тий. За журмын нэр томьёоны хэсгээр болохоор одоо энэ зэргийн бус сургалтын журам гэж юу юм бэ? Тэгээд одоо холбогдох нэр томьёонуудын тайлбаруудыг ингээд нэг бичлээ оруулсан. Зэргийн бус сургалтын хөтөлбөр гэж байх ёстой, сургалт зохион байгуулах нэгж байх ёстой. Тэрийг SCB ингээд атаан тавьчихсан байлаа алтан цогоор. Тэгээд энийгээрээ цаашдаа журамд оруулаад явчихад байгаа. За тэгээд гэрчлэгээ гэж юу юм бэ? Онлайн авах юм уу?
цаасаар авах юм уу гэдэг талаар хойшоо оролцсон явж байгаа. Хэвлэмэл авах юм уу гэдэг талаар тийм. За тэгээд багц цаг гэж байна гэдэг нөгөө лекц 16 цагийг нэг багц цаг гэж тооцоод байгаа шүү дээ. Ерөнхийдөө зэргийн бас сургалтын дээр тэрийг энэгээр нэг эвтэйхэн оруулах бас нэг өгүүлбэр хэрэгтэй л болоод байгаа шүү. За зохион байгуулалтын хувьд болохоор энэ сургалтыг зохион байгуулж байгаа нөгөө сургалт зохион байгуулах нэгж гэдэг дотор болохоор бүрэлдэхүүн салбар сургууль, тэнхэн хүрээлэн төв, лаборатори, багш, судлаач дангаараа эсвэл гадны хувь хүн байгууллагатай хамтран зохион байгуулж болно гэсэн зохион байгуулалтыг ингэж оролцсон. За тэгээд яг хөө зэргийн бас сургалт зохион байгуулсан нэгжүүд нь болохоор тайлангуудаа бас өгөх хэрэгтэй гэдэг талаар оруулсан. За чанарын баталгаажуулалт хийгднэ гэдэг юмыг бас энэ зохион байгуулалтанд оруулаад энийг яг хэн хариуцах юм бэ гэхээр одоо хүмүүсээс сургалт хариуцсан сургалт хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар гэдэг байгаа шүү дээ. Тэр бол нэгдсэн энэ мэдээ тайлан гадны хувь хүн байгууллагатай хамтарсан сургалтын гэрээ хэлцэл гэх мэт одоо энэ юмнуудыг нэгдсэн байдлаар хариуцнаа гэдэг гол юм point бол энэ дээр орж ирж байгаа. За дөрөвдөх нь болохоор хэлбэр чиглэл сургалтын хэлбэр болохоор ямар ч гэсэн танхим, захим, холимог хэлбэрээр явагдаж болно, аль нь ч хийж болно гэсэн маягтай. Уян хатан ерөнхийдөө сургалтын агуулга чиглэлүүд нь уян хатан нээлттэй байна гэдэг юмыг бас оруулж өгсөн. За тэгээд тав дахь болохоор сургалтын хөтөлбөр оловсруулах, батлах гэд хэсэг дээр яг нөгөө муусахаа сургалтын журмуудтай нэлээд уялдуулаад нэг тиймэрхүү байдлаар хөтөлбөр нөгөө хавсалтаар оролцсон явж байгаа. Иймэрхүү байдлаар хөтөлбөр оловсруулах шүү гэж загвар гаргаад тэгээд харин батлахаа одоо ахаад энэ дээр зөвлөх арга гэх ерөнхийдөө бол сургалт хариуцсан захиал авах юм болов гэдэг байдлаар оролцсон явж байгаа. За хүргэжлэх хугацаа нь бол 7 хоног 1-4 хоног байж болно. Зарим сургалтууд бас нэлээд төлөвийн сургалтууд 3 сарын тэр явцсан явж байгаа. Тэгээд энэ туршлагатаа тулгуурлаад нэг иймэрхүү байдлаар хоногуд байж болох юм ингээд. За тэгээд суралцагч элсүүлэх бүртгэх гэдэг бас нэлээд гол чухал хэсгүүд байгаа. Энийг одоо болохоор системтэйгээ холбоно гэсэн ерөнхий төлөвлөгөөтэй явж байгаа. Тэгээд цахимаар, танхимаар ингээд эсвэл холимог хэлбэрээр бүртгэнэ. Захим уралдаа. Тэгээд яг энэ бүртгэхтэр болохоор одоо байгалаагаас нэлээд юм байгалаа баасан сөрөө ерөөс нэг жоохон энэ дээр юм оруулж өгөөч гэд хүсээд байж байгаа. Ерөнхий юм нь бол оролцсон. Үнэлгээ, гэрчлэгээ олгох гэдэг дээр болохоор нөгөө хөтөлбөр дээр байсан хөтөлбөр дээр тусгасан үнэлгээний нөгөө нэг бас шалгуур үзүүлэлтүүд гэдэг нэг хөтөлбөр дээр оруулсан явж байгаа нөгөө загвар юм дээрээ. Тэгээд тэн дээрээ нөгөө тусгасныхаа дагуу сургалт зохион байгуулах нэгжүүд нь өөрсдөө яг яаж үнэлэх юм бэ гэдэг юмнуудаа бас оруулнаа гэж явж байна. За гэрчлэгээ олгоно. Гэрчлэгээ нь болохоор ямар ч хугацаатай хүчинтэй байж болно. Насан туршийн хүчинтэй байж болно. Эсвэл тэд хугацаа асаад тэр мэргэжлийн нөгөө нарийн сургалтуудтай холбогдох байх юм. Одоо алтан цэг багшийн тэр нэг зэрэг олгодог юу олгодог. Тэр нэг байгаль орчны шинжээч мэнжээчийн сургалтууд байдаг шүү дээ. Тэрэн дээр бол хамаарагдах бол даа л гэж бодож байна. За тэгээд нөгөө энэ дээр нэг дүүцүүлэлтэй холбоотой бас манай мөсийн туршлага дээр үндэслээд нэг дүүцүүлэлтэй холбоотой заалт байна. За гэрчлэгээний одоо нөгөө загварыг болохоор бас нэг хавсалтаар оролцсон явж байгаа. Бас энийг бас нэг хоорондоо ярих байх гэж бодож байгаа. Гэрчлэгээнд юу авах вэ гэдгийг бас энэ дээр тусгасан 7-8 дээр. За санхүүжилттэй бодлохоор бас нөгөө өдөртөх зөвлөлөөр мөсийн өдөртөх зөвлөлөөр одоо юу яасан байгаа шүү дээ тийм. Нөгөө үнэлгээг бас батсан байж байгаа мөсийн өдөртөх зөвлөл. Тэгээд энийхээ дагуу нэлээд ингээд хол зайтай интервалтай болохоор бас нэг хямд багч үнэтэй байж болно бас нэлээд өндөр үнэтэй ч байж болохоор ингээд зохицуулт хийсэн байж байгаа. За тэгээд энэ санхүүжилттэй асуудлыг бас ерөнхийдөө бол ингээд сургалт зохион байгуулах нэгжүүд өөрсдөө бол төвлөрүүлнэ гэсэн байгаа. Тэгэхээр одоо мөстэй 10% байх уу 20% байх уу гэдгээ бас ярмаар байгаа. 10 гэхээр манайх мөстэй 10%-ыг авчлаа гэхэд сургалт зохион байгуулах нэгж нь одоо хэдэн хувийг авах юм тий нөгөө хамтарсан байгууллагын хувьд ерөнхийдөө 10 гэхээр бас нөгөө хуваахаар бас жоохон ашиг багтаа ч юм шиг харагдаад ирлээ тий. Тэгээд би энэ 20 гэдгийг жоохон улааруулаад тавьсан 20 авах уу 10 байх уу гэдгийг эргэж ярив гэсэн байдалтай. Хяналт шинжилгээ үнэлгээ гэхээр чанарын баталгаажуулалтын
сургалтын журамтай бас холбогдсон явж байгаа. Тэгээд зэргийн бос сургалт дуусах болгонд нөгөө хүмүүсээс нөгөө сэтгэл ханамжийн судалгаа ч юм уу тий сургалтын асуулга аваад тэгээд тэн дээрээ сайжруулалт хийгээд явна гэсэн байдлаар болсон байна. За тэгээд бос зохицуулалтын хувьд болохоор одоо яг энэ дээдлийн категорид багтахгүй зүйлүүд нь бас оруулагдсан явж байгаа. Энэ менежертэй үр дүнгийн гэрээ агуулна гэдгийг би сайн мэдэхгүй байгаа. Энэ бас чухал юм шиг байна. За тэгэл нэг иймэрхүү одоо хэд бэлтүүртэй юм явж байна да. Агуулгатай. За энэ маань болохоор за их сургууль ажлын хэсэг 3 сард байгуулагдсанаас хойш гарцсан 2 дахь одоо норг тийм ээ 2 дахь одоо их хувь гэсэн үг. За тэгээд мэдээж энэ дээр сайжруулах зүйлүүд маш их байгаа. За гэхдээ бид нар бас яг уншаад явж байхад жишээ нь өмнөх сургалтуудаас за одоо зэргийн бус төр мэрэгжил дээшлүүлэх гэх мэт сургалтуудаас бидний одоо хийх гээд байгаа маань зөвхөн одоо нэрслийн чинь одоо 2003 онд нөгөө төр сургалт гэж байсан зүйлийг одоо зэргийн бус гэдэг нэрээр солих гээд байгаа асуудал биш. Үндснээ зарчмын хэд хэдэн том өөрчлөлт орж өөрөөр хэлбэл одоо нийгмийн хэрэгцээгээд агаад тэгээд ягаад заавалчгүй одоо зэргийн бус сургалтыг буюу одоо за нөгөө Европын хэлдгээр бол micro credential буюу за махчилж орчуулснаар бичил кредитинг гэдээ яваад байгаа. Гэтэ энийг бүгдээ хоорондоо ярилцсан нэр томьёоны үед. Энэ яагаад заавалчгүй ихтэй сургуульд төвлөрөх ёстой гэдэг байгаа бас эхлээд нөгөө цаад утга философийн гол ойлгох хэрэгтэй юм шиг надад санагдсан. За бид нар бүгдээрээ л суралцаа явж байгаа. Миний ч буруу яж магадгүй. За өнөөгийн төвшөнд яаж ойлгоод байна гэхээр чинь гадуур зохион байгуулж байгаа. За манай яам хамгийн газар ч өөртөө зохион байгуулдаг, олон улсын хөтөлбөрүүч зохион байгуулдаг. За хувь компаниуд сургалтын төвүүд бол нэлээд зохион байгуулдаг. Энэ бол үндсэндээ за бидний хэлсэн хэлээгүй үндсэндээ бизнесийн том салбар болоод хөгжцөө. За гэтэл энэ их сургуулиар зохион байгуулж байгаа энэ зэргийн бус гэж нэрлээд байгаа сургалт юугаараа гол нь ялгаатай гэвэл нэгдүгээр бид нар аль бие усны кредитийн тогтолцоогоо ашиглана. Одоо сайн инх чаргал багшийн хэлдгээр 16. За тэгээ нэг хичээл бэлдэх хэдэр тий одоо юу гэдэг нөгөө одоо тухайн оюутны нөгөө бие даан ажиллах багшийн лекц бэлдэх шалгалт шүлэг орхон 48 академик цагийн нэг кредит хийж байгаа. Энэ бол нөгөө боловсролын тухай хуулиараа зохицуулагдсан бүх ихтэй сургуулиуд адилхан мөрдөж байгаа учраас энийг ашиглаж бидний өгж байгаа бичлэгээ болгон дээр хэдэн кредит цагийн хичээл вэ гэдэг нь заавал бичигдэнэ. Нэгдүгээрт нь. За хоёрдугаарт нь ихтэй сургууль дээр суурилж явагдана. За тэгээд ихтэй сургуулиуд хоорондоо кредитээ дүүцүүлж солилцох учраас энэ бол албан ёсны одоо юу гэдгийг за тухайн сургуулийн сургалт хариуцсан дэд захирал юм уу проректор нь баталсан сургалтын хөтөлбөртэй байна. Өөрөөр хэлбэл одоо гэдэг олон улсын төсөл хөтөлбөр бол за нэг зөвлөх компани шалгаруулаад тэд нэг өдрүүдэд хуваагаал нэг ингэ яачлаа. За яг би нэг жишээ болгоод хамгийн ойрын юг харуулъя л та. За нөгөө яг ярьж байгааг та бүхэн мэдж байгаа ч гэсэндээ эргээд нөгөө нүдэнд харагдах байдал нь илүү зүгээр болов гэж бодоод би хамгийн ойрын жишээ харуулъя. За жишээ нь бид нар одоо юу гэдэг саяхан нэг одоо зуны сургалт хийлээ. За иймэрхүү юмыг бол энэ заавалч юугаар нэгтгэх гэдэг. За байж байгаа. Иймэрхүү зүйлийг бол Монголд бол хаа сайгүй хийж байгаа. За шеэр хийгээ харуулъя. За нэг иймэрхүү за энэ бол яг нэг олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд хийж байгаа болохоор нэг баахан лого моготой. За хамгийн гол хэлэх гээд байгаа санаа нь ингээд нэг өдрүүдээ хуваацсан тийм үү? Өдрүүдээ хуваагаад за тэр өдөр нь тийм орно, ийм орно гэж англи дээр нэг иймэрхүү сургалтын хөтөлбөр гэхэд хэцүү. Зөвхөн үйл ажиллагааны төлөвлөгөө шиг юмар одоо сургалт явуулж байгаа зүйлүүд бол гадуур бол нэлээд их байгаа. За манай тэр нөгөө мэрэгжлийн ур чадвар олгох за нийгмийн хамгаалах хөтөлбөрийн яамдар байдаг зүйлийг харсан чинь энэс бол арай өөр гэсэн тогтсон форматтай юм байгаа. За хувийн компаниудын сургалтууд бол нэг иймэрхүү зүйлүүд л байгаа. Эний төгсгөлд нэг гэрчилгээ өгөөд болцдог. За тэгвэл энэс арай өөр төвшний зүйлийг би бас жишээ болгоод та бүхэнд харуулъя. За хаана сургалт. За энийг ярина гэж бодоагүй учраас жоохон тулгамдчихлаа.
сургалт. За манай инхээ юу сайн мэдж байгаа даа нэг чадахжуулах. За жишээ нь одоо юу гэдэг чадахжуулах сургалтын хөтөлбөр гээд за муу ялгаагүй олон улсын төслийн хүрээнд боловсруулсан. Энэ дээр за би энийг ингээд танад харагдахгүй юм. Нэг хугацаа харуулж. Энэ дээр юу вэ гэхээр ерөөсөө яг Монгол улсыг сургуультай мөрддөг хөтөлбөр чанарын баталгаажуулалт нь мөрддөг яг тэр форматыг ерөнхийд нь санаа аваад хийсэн. За энэ дээр одоо юу гэдэг чинь одоо та бүхэн жишээ олгоод харахад сургалтын хөтөлбөрийн чанарын баталгааг яаж хангахын сургалтын зорилго ач холбогдол гэж ингээд залгамж холбоо хамрах хүрээ үр дүн эрх зүйн бичиг баримт гэж ингээд сургалтын багцаг гэд ингэж арай өөр төвшөнд хийх бас нэг хэлбэр байна. За энэ бол одоогоор Монголд нэг их дэлгэрээгүй зөвхөн албан ёсны зэргийн сургалтанд ашиглаж байгаа нэг иймэрхүү формат. За яг бидний харуулгаар хэлэх юм бол үндсэндээ зэргийн сургалтын форматын дагуу ганц файл харуулах гэсэн хаашаа орчих. За иймэрхүү гэрчлэгээ сүлд нь олгоно. За энийг одоо юу гэдэг тухайн за төрийн бус байгууллагын сургалтын хөтөлбөр хариуцсан ажлын албанд баталгаажуулна. За одоо яг өөрсдийн гэсэн нөгөө тухайн одоо бидний хэлдгээр бол нөгөө индекс шүү дээ тийм ээ. Индекстэй ог нэртэй хугацаатай иймэрхүү бас хийгээ явж байгаа одоо кейсүүд байна. За тэгээд сургалт нь ямар дистаралаар явагдах ингээд бүр ингээд флоу чартын зураад явж байгаа жишээ бас нэг байна. Тэгэхээр эндээс ингээ харах юм бол хамгийн гол ялгаа нь хэдийгээр бид зэргийн бус сургалт гэж нэрлэж байгаа боловч энэний цаана яг зэргийн сургалттай адилхан процесс явагдана гэсэн үг. Кредитээ олгоно, эсэл бүртгэлээ хийн, шалгалтаа авна яг одоо тухайн шалгалтын үнэлгээн дээр одоо бид нар нөгөө зэргийн сургалтанд ашигладаг одоо 0-оос 59 байвал хичээл дээр унсан гэж үзнэ. За тэгээ ахин шалгалт өгөх боломжийг хангана. За тэгээ 60-аас 69 юу вэ? D билүү, C билүү. За иймэрхүү үнэлгээнүүд нь яг үнэлгээний тэр системүүд нь бас ялгаагүй хэрэгжээд явна. За их сургуулийн захирлын тушаал гарах ёстой. Тэгээд за түүндээ одоо зориулсан яг одоо тухайн сургуулийн үнэт цаас дээр хэвлэгдсэн одоо зэргийн бус сургалтын гэрчилгээ гэдэг зүйл байх ёстой. Ингээд ерөөс яг тухайн ихтэй сургуулийн зэргийн сургалтанд ямар байдгүй ерөөсө тэрийг л үнэхээр зэргийн босруул хөрвүүлж ин гэсэн үг. Ингэж нөгөө тогтолцоо маань яг ихтэй сургууль дээр одоо хэрэгжсэний хамгийн гол үнэт зүйл нөгөө давуу тал нь буюу одоо бусад төсөл хөтөлбөр, бусад одоо төрийн бус байгууллага болон хувийн компаниудын хийж байгаагаас илүү чанартай, хяналттай за тэгээд гол нь гэрчилгээ нь нийгэмд хүлээмж өргөцсөн байдлыг бид нэр ингэж хангана. Тэрнээс зүгээр гадуур хийж байгаа хувийн компаниудтай адилхан юм хийгээд нэг гэрчилгээ өнгөнгийн гэрчилгээ өгөөдөөвэл энэ маань ихтэй сургууль дээр хэрэгжиж байгаа тэр micro credential гэдэг зүйлийн мөн чанарыг хангаж чадахгүй. Тэгэхээр бүгдээрээ дүрм журмаа боловсруулахдаа яг энэ талаас нь харна гэсэн үг. За тэгээ магадгүй нэр томьёоны хувьд бол нэлээд өөр зүйлүүд орж ирнэ. За сая бол ингээ манай их сургуулийн төвшөнд хийсэн байгаа одоо тэр хугацаагаар нэг ангилсан байна шүү дээ. Богино хугацааны, дунд хугацааны, урт хугацааны гэдэг үндсэндээ урт хугацааг нь бол 3-аас дээш сар гэж үзэж байгаа. За богино хугацааг нь одоо 1-ээс 7 хоног. Гэтэл энэ богино хугацааны сургалтууд маань эргээд нөгөө нэр томьёотойгоо холбогддог юм байна. Жишээ нь одоо шүү дээ micro credential буюу бичил кредитгээ явуучих юм бол наа чин 3 сар болон түүнээс дээш хугацаагаар үргэлжлэнэ. Яагад гэвэл бичил кредитийн сургалтын одоо Европын тэр хуулийн дээр бичснээр хамгийн бага нь 15, хамгийн дээдл нь 30 кредит цаг байна гэж заасан байгаа. Тэгэхээр 15 кредит цаг гэдэг маань үндсэн 5 хичээл гэсэн үг шүү дээ. 3 кредитийн 5 хичээлийг за хамгийн богино хугацаанд одоо модулийн зарчмаар үзэхэд үндсэндээ бол нэг 3 сар ба түүнээс дээш хугацаагаар. За эхний хичээлийн 1 сар үзээд дууслаа, шалгалтаа өглөө дараагийн хичээл нь. За яг энэний хамгийн бодит жишээ бид нар одоо өөрөөр нэрлээ яваад байдаг болохоос яг Монгол улсын хэмжээнд ямар бодит жишээ байна гэхээр ялангуяа мэрэгжлийн бус хүнийг мэрэгжлийн
магистр докторийн хөтөлбөрт элсүүлэхэд нөгөө бэлтгэл магистрийн хөтөлбөр гэж байдаг штэ 15 кредит. Энд чинь ерөөсөө яг нөгөө бичил кредитийн сургалтын мөн чанарыг бүгдийг нагуулсан байгаа гэдгийг тэр нөгөө одоо их сургуулийн өөрийнхөө дотоод журмыг уншиж байхдаа ойлголоо. Өөрөөр хэлбэл за би хүрээлэн буу орчны хүн хүрээлэн буу орчин руу бол одоо ялангуяа за сэтгүүл зүгээс, хуулиас, за бизнесийн чиглэлээс, за магадгүй өөр одоо газар зүйч гэдэг юм уу химийн чиглэлээс оюутан нэлээд шилжиж ирдэг. Бид нэр энэ үед нь ямар шаардлага тавьдаг вэ гэхээр бэлтгэл магистртаа суу гэд. Бэлтгэл магистртаа зориулаад нэг сургалтын төлөвөө гаргацсан. За муйсын журам дээр одоо хамгийн доод нь 15 кредит буюу үндсэндээ 5 хичээл байна гэж заасан. За энэ 5 хичээл нөгөө бакалаврын хөтөлбөрөөс авч үздэг. Гэтэл энэ чинь нөгөө Европын хууль дээр бичсэн байгаа бичсэн бидний яриад байгаа нөгөө micro credential гэдэг юм байгаа байхгүй. Тэгээ яг тэрийг үзээд ороод ирэнгүүт нь бид нар за ямар ч чи мэрэгжлийн суурьтай боллоо гэж үзээд нөгөө тухайн кредит нь одоо кредитийг нэгтэй сургуультай хүлээн зөвшөөрөөд магистрийн хөтөлбөрт элсүүлдэг шүү дээ. Ерөөс яг энэ процедурыг хилээд байгаа юм байна. Харин муйс дээр явж байгаа иргэн статус нь болохоор мэрэгжил дээшлүүлэх юм уу эсвэл нөгөө төр сургалт буюу надад насан туршийн боловсролынхаа чиглэл рүү арай өөрөөр хэлбэл тэр чинь бол зөвхөн нэг хичээл үзэж байгаа. Яг 2 3 ч үзэж болно. Тэгэхээр энэ иргэн статусаар сурж байгааг болохоор бид нар арай өөр ангил руу оруулаад магадгүй иргэн статусаар байсан 5 хичээл судалчих юм бол бид нэр тэрийг micro credential гэдэг рүү бас хөрвүүлж ойлгож болох юм байна. Гэх мэт иймэрхүү ойлголтууд бас байгаа шүү. Тэгэхээр бид нар үндсээ зэргийн сургалтын дээр явдаг тэр эсэлт бүртгэл дүн одоо юу гэдэг бүхэл процедур дээрээс нь одоо юу гэдэг чанарын баталгаажуулалт гэдэг зүйлүүд орж ирнэ. Гэтээ зэргийн сургалтын дээр байдаг мөртлөө за зэргийн бус сургалтын дээр байх албагүй нэг зүйл бол нөгөө юу гэж гэрчилгээний дугаар тэгэж одоо боловсролын яам дээр байдаг шиг аль бие усны дугаар өгөөл сургуулийн индекс өгөөл байх шаардлагагүй тухайн хичээлүүд нь одоо юу гэдэг заавал одоо аль бие усны нөгөө тийм одоо юу гэдэг инвеж гэдэг юм уу лооч гэдэг юм уу индекстэй байх шаардлагатайгүй юу гэдэг ингээд бас нөгөө зэргийн сургалтын дээр авч хэрэгжүүлдэг мөртлөө зэргийн бус дээр хэрэггүй зүйлсүүд байгаа. Тэгэхээр энэ дээр зүгээр миний харж байгаагаар хэрвээ зөв бодож байгаа бол сургууль болгон өөрийнхөө бас нөгөө зэргийн сургалтанд баримтлагдаг журмуудаа бас нэг давхар харах хэрэгтэй юм байл шүү. Тэн дээр ямар процедур яваад байна? Энийг яаж хөрвүүлж болох уу гэдэг зүйлүүдийг харуулах зүгээр юм байна гэсэн бодол төрсөө. За булгай огс маань ерөнхий бүтцийг та нэг ямар хөө байвал зүгээр гэж нэг зургалсан байгаа юм. За бүгдэнд өдрийн мэнд төргий баярлалаа. Би шеэрлж байгаад нэг тавчхан ярих. Харагдаж байна уу? Харагдаж байна гэсэн. За бацсах багш. Ерөнхий бүтцийг нь ямар байдлаар яаж болох вэ? Яраарай гэсэн учраас ерөнхийдөө журам дээр бол бас яг бүр нарийн одоо юу цаг гаргаж бол ажиллаж амжсангүй. Гэхдээ ерөнхийд нь харсан. Тэгээд за нэг 6 бүлэгтэй байх юм байна. Нэгдүгürt бол нийтлэг зүйл, хоёрдугаарт нэр томьёо. За тэгээд сургалтын хөтөлбөр, сургалтын зохион байгуулалт гэдэг энэ дөрөвдүгээр бүлэг бол нэлээд хитэн дэд хэсэгтэй. Тэгээд багцааг дүүцүүлэх зохицуултыг бол бас энэ тусад нь хэрвээ шаардлагатай бол тусад нь гаргаад шаардлагагүй бол сургалтын зохион байгуулалтынхаа хэсэгт юм уу эсвэл 6 чанарын баталгаажуулалтын хэсэгтээ оруулж болох юм байна гэж бодогдсон. Миний дуу сонсогдож байгаа тийм? Сонсогдож байна. За нийтлэг зүйл дотор бол энэ бол ер нь нөгөө манай 2 дахь хувилбар дээр бол ерөнхийдөө гарцсан. Одоо нэг чиглэл мэргэжилтний хийсэн одоо хувилбар дээр бол энэ үндэслэл, зорилго, хамрах хүрээ гэдэг ийм агуулгаар нийтлэг зүйл нь гараад за нэр томьёонуудаа бол сая алтан сөхөгч хэллээ. Нэлээд сайн сургалтынхаа төрлүүдийг сайн гаргаж иж нэр томьёогоо ийшээ орвол зүгээр гэдэгт бол санал хийгдэж байна. Дараа сургалтын хөтөлбөр гэдэг хэсэг байна. Энэ бол юу байх вэ гэхээр ер нь бол хөтөлбөрийн агуулга нь юу байх юм. Тэгээ энэ дээр бол их сургуулийн гэдэг нөгөө манай онцлог юм энэ дээр сайн гаргаж өгнө.
Өөрөөр хэлбэл хаа нэгтэй байгаа хаа хамаагүй одоо нэг зүгээр сургалтаас ялгарх хэрэгтэй гэдэг утга нь эндээ гарч ирээд за тэгээ мэдээж шиг олон улсын болон үндэсний боловсролын шаардлага тавигддаг шаардлагуудыг бол харгалзаж үзэх хэрэгтэй. За баталгаажуулалт гэдэг дээр би юг оруулсан бэ гэхээр энэ дээр ямар нэгэн байдлаар энэ хөтөлбөрийг нэг баталдаг байх хэрэгтэй. Хянаад, шинжээж томилоод тэр агуулга одоо тэр багц цаг юм үзээ. Тэр нь одоо хөтөлбөрийн ерхий ороо байх юм уу, сургалтын нэгж байх юм уу, бүрэлдэхүүн салбар сургуулийн хөтөлбөрийн ороо байх юм уу гэдгээ энэ журман дээр бас тодорхойлж хэрэгтэй. Дараа нь сургалтын төлөвлөгөө байх хэрэгтэй. За сая бол зэргийн сургалтын төлөвлөгөөг загварыг авахд боломжтой гэж талтсах багшилсан яг үнэ. Ер нь бол тэнд байгаа хичээлийн багц цаг, сургалтын хугацаа, судлах агуулга, үнэлгээний аргачлал систем тэндээсээ бид нар бол холдож болохгүй. Ягаад гэхээр энэ чинь дараа нь эргээд дүүцүүлэх учраас тий. За дараа нь сургалтын агуулга тавих шаардлага дээр бол яг энийг ингэж нэрлэх үү эсвэл одоо ер нь нөгөө бид нар ардлынхаа одоо тэр дандаа нөгөө чанар баталгаажуулалт гэдгийг бодож хөтөлбөрөөр хийх ёстой. Тэгэхээр суралцагчдын мэдлэг ур чадварыг яаж үнэлэх юм, агуулга яаж тогтоогоод нөгөө суралцсан үр дүн маань энэ дээр яаж байх юм гэдэг хэсэг гэсэн. Өөрөөр хэлбэл энэ дээр суралцсан үр дүн гэвэл зүгээр байж магадгүй. Би яг нэг ингэж тавтан саналаа хэлээрээ суралцсан. За дараа нь хамар хүрээ чиглэл энтрийг энд бас оруулж ирж болох юм. Тэгээд сургалтын төрөл хугацаа хэлбэр гэдэг сая бас хэд 3 төрөл юм ярьчлаа. Тэрийг бас энэ дээр ингээд за тэгээд зайн ба танхимын эсвэл хосолсон байдлаас зохион байгуулж болно гэдэг заалт эндээ ороод. За дөрөвдүгээр бүлэг бол сургалтын зохион байгуулалтын хэсэг байгаа. За энэ сургалтын зохион байгуулалт нь за энийг бол яг захимжуулал их сайн гэж би зөвхөн бичсэн. Тэгвэл их амар зохион байгуулна. Миний ажиллагаа баг байх тусмаа илүү одоо явна. За юун төрөнд бол зохион байгуулах нэгжүүдийн чиг үүргийг салгаж тодорхой болгох хэрэгтэй. За сургалтын албаны юу хийхийг, салбар сургуулийн юу хийхийг, дэлхийн юу хийхийг, чанарын баталгаажуулалтын нэгж нь юу хийхийг, за хинэн юу хийхийг гэдгийг, захим шилжилтийн газар нь юу хийхийг. Дараа нь эзэлтийн үйл ажиллагаагаа зохион одоо тодорхойлно. Суралцагчдад ямар шаардлага тавих юм гэдгийг эндээ тодорхой болгоод энд одоо Монгол гадаад иргэн нээлттэй байх юм уу гэдгийг бас тодорхой болгож өгөх бах. За тэгээ бусад энэ дээр юу орж иж болох уу гэдэг юм одоо зэргийн сургалтаас харж чад. За зохион байгуулалтын хэсгээр болохоор за сургалтын орчин хэрэглэгдэхүүн, за сургалтын арга зүй энэ орчин нөхцөлтэй холбоотой заалтуудаа орж ирээд үнэлгээнийг одоо захимжуулах өөрөөр хэлэх юм бол багш хөнгөө оруулах үйл ажиллагаа одоо гараар хийгээд байгаа шүү дээ. Энэ айгүй их ажиллагаатай байгаа. Энийг яах юм? Захимжуулчвал системтэйг олгочвол их зүгээр. Тэгээд сүүлийн бүлэг нь бол дид хэсэг нь бол төгсөлтийн үйл ажиллагаа гэсэн хэсэг байна. За сургалтыг амжилттай төгссөн гэдгийг одоо тэр багшийн үнэлгээгээр тодорхой болоод тэр ингээд сертификат гэрчлэгээ олгоно. За энэ сургалтын гэрчлэгээ бол тэр сургалтаар олгосон мэдлэг ур чадвар хандлагыг баталгаажуулахаас гадна эргээд тэр нөгөө багцаг дүүцүүлэх тэр чухал баримт бичиг. Тэгээд санхүүжилтийн хэсгийг ийшээ ороод мар санагдсан. Санхүүжилтийг бол дотор нь шингээгээд санхүүжилт гэж нэрлэхгүйгээр дотор нь одоо тэр шингээгээд оруулах зүгээр санагдсан. За тэгээд багцаг дүүцүүлэх гэдэг дээр юу орж ирж болох вэ гэхээр мэдээж эрэг энэ одоо бакалавр, магистр, докторийн аль түвшний хичээл байгаа юм гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Багцаг нь хэдийн зэргийн сургалтайгаа уялдсан байх хэрэгтэй. Агуулга нь ямар байх юм, тэр нь чиглэл төрлөөсөө хамаарна. Үнэлгээний систем нь ямар ах гэдгийг тодорхой байж багцаагаа дүүцүүлэх боломж нь бүрдэнэ. За тэгээд сая бас сонирхолтой нэг санал бол энэ сургууль хоорондын дүүцүүлэх боломжийг бол одоо тусгаж өгч үл энэ их том журам цаашдаа нь сургууль хоорондоо багцаагаа дүүцүүлээд явбал чиглэл олон өснөө гэж бодож байгаа. За тэгээд чанарын баталгаажуулалтын хэсгээр бол зэргийн бус сургалтыг одоо магадлал тэмцэх үгүй юу те. За тэгээд гэрчлэгийг батламжлах энэ дотор юу орж ирэх вэ гэхээр мэдээж хэрэг загвартай байх хэрэгтэй. Гэрчлэгээний агуулганд юу байх юм гэдгийг одоо бас баталсан байх хэрэгтэй. Тэгээд сая яг хуу зэргийн сургалт шиг тэгэж одоо нэлээ тийм ажиллагаатай болох байх уу гэдээ бас хэлж байна. Гэхдээ миний бодлоор бол
тэр сертификатыг хий нэг нь цаасны дээр одоо фотошопдод хийчих магадaltaй учраас тушаалаар батламжилсан нь эргээд бид нар одоо тэр гэрчлэгийг нэг газар дүүцүүлнэ шүү дээ сургууль хооронд. Эсвэл ямар нэгэн байгууллага энэ гэрчлэгийг танаад яг энэ сургалтыг авсан уу гэдээ эргээд манайхаас асуухаар манай нэг одоо тийм мэрэгчлэн одоо нэгч тушаалаас сүгээд энэ хүн үнэхээр энэ сургалтанд хамрагдсан байна гэдгээ бид нар баталж чадах хэрэгтэй. Тэгжиж энэ маань өөрөө үе цэнэ бас энд оршин. Тэгээд мэдээж эрийг нөө зэргийн сургалттай адилхан хөтөлбөр тавигдах шаардлага, багшид тавигдах шаардлага, сургалтын орчин тавих шаардлага. Тэгээ энэ бүгдийг бид сэтгэл ханамжийн судалгаагаар баталгаажуулж эргэж сайжруулах системийг энд бүрдүүлнэ гэсэн ийм байдлаар одоо ерөнхий бүтцээ бол бодсон. Тэгээ та бүхэн бас сонлоо хэлээрэй. Баярлалаа багш. Тийм. Яг хоо энэ одоо өнөөдөр бид нар бол нэгдсэн анхныхаа уулзалтыг хийж байгаа. Өнөөдөр бол харьцангуй чөлөөтэй хүн болгон өөрсдөө бодож байгааг ярина. Тэгээд 2 дахь 3 дахь уулзаад юм уншиж судлаад бодоод ирэхээр нэлээд наривсагтай явчих бах. Бас бүгдээр инээ туршлагатай учраас. За би бас нэг өөрийнхөө саналыг шеэрлж байгаад хэлчихье. Булгаа багшаа та наадхаа түр зогсоож байгаараа шеэрэ. Ер нь хайтаахан болцсон байна. Ямар ч нэг арга гэсэн нь баг багаар бүрдээлээ. Багаар бүрдээлээ. За би бас нэг зүйлийг та бүхэнд шеэрлж харуулъя. За энэ бол би их сургуулийн нөгөө дотоод ажлын хэсэг дээр явуулсан мэйл байгаа. Үндсэндээ тэр Европын ерөнхий тогтолцоо за тэгээд хүмүүстэй асууж уулзаад ярилцаад ер нь яг заавалчгүй ихтэй сургууль дээр хийхийн гол ач холбогдолны өнгөдөө бодоод ирэхээр за чи Монгол улсын их сургуулийн төвшөнд за Монгол улсын сургуулийн сургалтын үйл ажиллагааны журмын одоо дараах заалтууд гээд 1-ийн 3, 2-ийн 1, 2-ийн 4 гэ. За ингээ баахан тоонууд. За тэнгуүдээ МУИС-ийн сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалтын журмын дараах заалтууд гээд энэ эдгээрийг нэг аваад за тэр зэргийн сургалттай холбоотой үг өгүүлбэрийн одоо зэргийн бус руу жоохон хөрвүүлээд за утгыг хөрвүүлээс гадна бас үүнийгээ дагаад одоо зарим нэг одоо процедурын өөрчлөлтүүд журам дээр орох бах. Ингээд явчвал бас ихний одоо журмын маань үндснээ 3 дахь орган бас нэлээд дийжээд ирэх юм болов гэдэг зүйл гарч ирж байгаа. За жишээ нь ихтэй сургууль дээр хийхийн хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр нэг хичээлийн хөтөлбөр дээр эсвэл сургалтын хөтөлбөр дээр байдаг нөгөө нэг цогц чадамж гэдэг юм чинь бас яг орж ирнэ. Өөрөөр хэлбэл одоо зэргийн сургалтаар олгож байгаа тэр одоо цогц чадамжуудыг бид нар өөр мэргэжлэр төгссөн хүн ч юм уу тухайн хичээлийг сонгоно судлах одоо энэ зэргийн бус хөтөлбөрт орж ирвэл хичээл үзснээр ямар гэжийн одоо ур чадвар мэдлэг хандлагатай хүн болох юм гэдэг чинь хүртэл орж ирэхээсээр аргагүй бол. Тэгэхээр энийг оруулж ирээд одоо энэ нэр томьёоны тайлбарыг бид 4 журам дээр оруулъя гэж бодоход одоо нэг журам дээр байгаа нэг одоо копи паст хийгээд тавих уу эсвэл одоо гэдэг нь Монгол Техникийн сургуулийн энэ журмын хэдийн хэдээр заасан одоо нэр томьёог энд ижил утгаар ойлгоно гэдээ ганц үгүүлбэр бичих үү. Гэх мэт юмнууд орж ирнэ. Тэгэхээр одоо би энэ дээр бүр ингээд нэлээд олон хуудсан алаг ирээн болгочоо сууж байгаа да хараад хэлсэн. Тэгэхээр иймэрхүү байдалтай одоо нэр томьёон дээр зөвхөн одоо микрокредит за мэргэжилтэд хэвлэх сургалт за төв сургалт гэдгийг бичээс гадна нөгөө хичээлийн хөтөлбөр сургалтын хөтөлбөр за чанарын баталгаажуулалттай холбоотой нэр томьёочин хүртэл орж ирэх юм байна гэж би харсан. Жишээ нь одоо за тухайн хичээлийн суралцсан үр дүн гэж байдаг бол энийг одоо жоохон хөрвүүлээд за одоо тухайн нөгөө зэргийн бус сургалтын одоо суралцсан үр дүн нь юу ах ингээд арай өөр байдлаар томьёолж болно. Тэгээ гол агуулга нь л дотроо ер нь бол ижилхэн илэрхийлж байгаа нэр томьёонд өөр байх болохоос биш гэдэг юм бас орж ирж байна. За жишээ нь за одоо МУИС-ийн сургалтын үйл ажиллагааны журмын 2-57 хичээл дүүцүүлэх гэж юу хэлж байгаа гэдгийг энэ бичсэн байх жишээ нь. Энийг бид нар шууд аваад ашиглаж болно. Хөтөлбөрийн үнэлгээ гэж юу хэлж байгаа гэх мэт. За дээрэс нь одоо юу саяны тэр Булган Тамир багшийн хэлдэгтээ бас нэг журам дээр сая тайлбарлалтаа хальт ярьж илээ. За өөрөөр яг нөгөө зэргийн сургалттай адилхан ингээд одоо бүх нэгжүүд нь өөр өөрсдийн гэсэн үүрэгтэй байгаад ингээд явах уу арай жоохон хялбар байдлаар явах уу гэдэг. Тэгэхээр одоо юу зэргийн сургалт бол за тухайн одоо үндсэн нэгжийн багшаас ахуулаад
За одоо тэнхимийн хөтөлбөрийн хороо бүрэлдэхүүн сургууль ингээл нөгөө одоо шатаар яваад нэлээд олон үе шаттайгаар нэлээд хариуцлагатай олон удаа ревю хийж ингээ батлагдаа явдаг. Гэтээ зэргийн бус сургалтын нэг онцлог нь миний ойлгож байгаа энэ бол харьцангуй чөлөөтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яг тэр зэргийн сургалттай болон тийм олон үе шатаар ингээ дамжаад хилцэгдээд явах шаардлагатайгүй юу? Гэхдээ энийг үстэй одоо энгийн багшаас ахуулаад тухайн сургалт судалгааны лаборатори бүрэлдэхүүн сургууль тэнхим төв одоо мөс маань магадгүй өөртөө ч гэсэн одоо санаачлаа тийм салбар дундын өөрөөр хэлбэл тэрийг хинтээж хамтраад одоо санаачлаад хийж болно. Жишээ нь одоо зэргийн сургалтын дээр бол одоо яг магадгүй нэг дээр нэмэх нэг ч юм уу хоёр дээр нэмэх нь хоёр гэх мэт ихтэй сургуулиуд хоорондоо хамтарсан хөтөлбөр байдаг. Гэхдээ хичээлийг учиргүй нэг хамтарч одоо боловсруулаад тэрэн дээр одоо юу гэдэг ангаах мөс хоёр хамтдаа оюутан илсүүлээл ингээ үзээд байдаг туршлага бол харьцангуй бага. Тэгвэл одоо зэргийн бус сургалтууд одоо нээлттэй гэдэг нь хинт санаачилж болно. Тухайн сургуульд хариалагдж байгаа хүн эсвэл одоо үндсэн бүтцийн нэгжин за гадна дотны ямар ч аж ахуй нэгж байгууллагатай хамтраад хийж болно гэдгээрээ нээлттэй гэдэг чанараа хадгалж байгаа. Тэгэхээр энийгээ дагаад миний харж байгаагаар одоо юу гэдэг за хинч хийж болох юм байна гэдэг алтанск гэдэг нөхөр одоо юу гэдэг шүнжэнгөө зүүдэлж байгаа бос зэрэнгүүтээ нэг сургалтын хөтөлбөр бичээ магаа сургалт хийн гэсэн үг биш л дээ. Энэ юу гэсэн үг вэ? Хамгийн анхны шатыг нэгж болох за тэнхимийн хөтөлбөрийн хорооны үүрэг нэмэгдэн гэсэн үг. За тэнхимийн хөтөлбөрийн хороо зөвхөн зэргийн биш нэмхэн зэргийн бус сургалтын хөтөлбөрийн хороон дээр бас мэргэжлийн дүгнэлт өгдөг байх хэрэгтэй. За үүнтэй адилхан магадгүй тэр micro credential буюу тэр бичил кредитийг зохион байгуулж байгаа тохиолдолд хэрвээ одоо салбарууд хамтраад за жишээнээс ногоон санхүүжилт гэдэг одоо юуг бид нар одоо бичил кредитийн сургалтыг хийвэл зүгээр юм аа гэсэн тийм анхны одоо яриа гэх юм уу тийм зүйл байгаа. Энийг бол чи одоо мөсийн одоо бизнесийн сургууль за энэ дотор нөгөө одоо юу гэдэг юу лээ тэр чинь өөр санхүүгийн тэнхим Монголын сургуулийн одоо юу гэдгийг за инженерийн технологийн сургуулийн хүрээлэн боорчны судлалын тэнхим хоёр хамтраад хийсэн тохиолдолд одоо юу хоёр тэнхимийн хөтөлбөрийн хороогоор хилцэгдээд за энэ бол иймэрхүү агуулгатай зэргийн бус сургалт байвал болох юм байна гэдэг. Гэхдээ энэ цаашаа бүрэлдэхүүн сургууль руу юм уу мөсийн хөтөлбөрийн хороогоор орох шаардлагагүй. Магадгүй энэ дээр за одоо юу гэдэг зэргийн бус сургалтын ажлын хэсэг гэх юм уу комисс гэх юм уу эхлээд нэг жоохон хөнгөн байдалтай явж үзсэн л дээ нэг ажлын хэсэг гэдэг юм уу за тэрэн дээр шууд нөгөө тэнхмээсээ дэмжигдсэн хэсэг саналаа авч орж ирэл тэгээ гадны нэг хоёр эксперт уншуулад эсвэл одоо дотроосоо томилж эксперт уншуулад болж ин гэвэл сургалт энэ өөрөө бил за цаад агуулгаар нь дотоод хянаст болон за дээрэс нь чанарын баталгаажуулалтын бас одоо юг хангаж ин гэсэн үг. Тэгэхгүй бол одоо хүн болгон эсвэл одоо лаборатори болгон нэг юм одоо сэдээд хийгээд байвал сүүлд нь хянахад жоохон төвөгтэй болно. Гэтээ бүгдэд нээлттэй байна. Хилцүүлэх үе шат нь харьцангуй бага байх ёстой болов гэсэн нэг юм одоо бодол төрсөн. Өөрөөр хэлбэл за зэргийн бус сургалтын журам дээр анхан шатны хилцүүлэг бол хамтарсан ч бай эсвэл одоо бие даасан ч бай тэр нь за тэнхимийн хөтөлбөрийн хороогоор хилцэгдэх ёстой. Гэтэ бүрэлдэхүүн сургуулиуд орох шаардлагагүй, мөсийн хөтөлбөрийн орох шаардлага байхгүй. Тэгээд одоо юу гэдэг за сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалтын албан нь бол тэр бүртгэдэг. Тэгээд чанарын баталгаажуулалт хийдэг юм хангах ёстой. За цахим бодлогын газар болохоор тэр одоо онлайн ном мэдүүдээр хичээлийг байршуулах, тэрийг хангах нөхцөлд хангана гэх мэт иймэрхүү байдлаар бид нар одоо байгаа зэргийн сургалтын дээр байгаа зүйлүүд журмуудаа уншиж хагаад зэргийн сургалт руугаа аваад хэрэгжилчих юмнууд бас нэлээд байна уу гэж би харсан. Тэгэхээр энэ нь эргээд бид нар одоо юу гэдэг зэргийн бус сургалтынхаа журмыг гаргаад хэрэгжүүлэхэд за тухайн сургуулийн нийт багш ажилчдад харьцангуй ойлгомжтой байна. Ягаад гэвэл үндсэндээ их сургуульд ажилласаасаа хойш одоо тэр ус 20-30 жил нөгөө зэргийн бус одоо зэргийн сургалтын юмаа хэрэгжүүлээд хийгээд явцсан учраас энүүгээрээ л өөр юм байна гэдэг зүйлийг ойлгож хүлээж авахд арай хялбар байх болов уу. Тэгэхгүй бол тусдаа нэг шинэ тогтолцоо гаргаж ирээд явах нь бас нэг тийм
үр дүнтэй байх уу гэдгээ бүгдээрээс дотроо бодъё. Тэгээд дараагийнхаа юун дээр бас ярилцаж болно. Тэгэхээр иймэрхүү бодол бас надад одоо үүсчээд байгаа. Гэхдээ одоо зөв буруу гэдгээ бүгдээрээ бодож байгаа дараа нь шийднэ. Өнөөдөр бол мэдээд эцсийн шийдэл бол огтоос биш. Бүгдээрээ ярилцж шийдэлтэй дараагийн хөлбөрүүд нь гарч ирнэ гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө өнөөдрийнхөө уулзалтын одоо төгсгөл рүү орлоо гэж бодох юм бол нэг иймэрхүү ажлын төлөвлөгөө би та бүхэнд үнсэн санал болгох гэдэг. За ерөнхийдөө энэ журмаа бас олон жил ашиглагдах. Тэгээд хоорондоо нэлээд одоо юу гэдэг ойлголцоод нэлээд өргөн үрээг хамарсан. За цаашдаа нөгөө нийтэд даган мөрдөх журам болох боломжтой байдлаар хий гэвэл бид нар за тэгээд дээрэс нь одоо юу гэдэг ихтэй сургуулиуд нөгөө зуны амгалт нь эхэлсэн байгаа. Хүмүүс гадагшаад оцгошоо явцсан наадан баяр осол гэж байгаа учраас учиргүй өнөө маргааш одоо тэрийгэ бичээрэй энийг бичээрэй гэж одоо шихмааргүй байна. За энийг бол үндсэндээ булгаа багштай бас ерөнхийдөө санал солилцсон. За өнөөдөр буюу наадмын өмнө бид нар эхний уулзалтаа хийлээ. Өнөөдөр яригдсан зүйлүүдээ би одоо дундын файл болгоод хийн. За тэн дээр юу хөвөл Moise, Heiss, Schuttis олон улсын жишг хилцүүлэг гэсэн 5 фолдер үүсгэе. За олон улсын жишг гэдэг дээр магадгүй та хэд маань энэ тэндээс интернетээс ухаж хагаад олсон юмнуудаа. За би одоо төслийн хүрээнд олсон юмнуудаа ийшээгээ хийн. За Moise гэхээр одоо өөртөөхөө одоо юу гэдэг саяны боловсруулсан байгаа эхний драфт журам. За дээрэс нь за магадгүй одоо Moise-ийн болон Schuttis-ийн за Heiss-ийн сургалтын журмууд бас өөр өөрсдийн гэсэн онцлогтой юм байгаа байх. Тэгэхээр тэртээ дөрвөө тэр маань нөгөө веб хуудсан дээр бэлэн байж идэм чинь одоо нэг нэгнээсээ нэх нуугаад хаацалаад тах юм шаардлагагүй байх. Тэгэхээр одоо зэргийн сургалттай холбоотой бас энэ журмуудаа хийчихье. За манай гэрэл тод багш маань муу ялгаагүй Schuttis-тэй холбоотой. За сод гэрэл багш болон одоо манай Heiss-ийн агрокологийн маань бас өөрсдийнхөө зэргийн сургалттай холбоотой зүйлүүдээ хийгээрэй. За тэгээд өмнө нь зохион байгуулсан 2 хилцүүлгийн бичлэг болон тэрэндээ гарсан санаанууд өөртөө байгаа юмудаа би оруулъя. За ингээд үндсэндээ бүгдээ 1 сарын дараа буюу за 8 сарын ихээр эхний хувилбараа ер нь нэг ярилцъя. За эхний хувилбар гэдэгт нь юу байвал зүгээрээ гэвэл за өнөөдөр одоо юу гэдэг за булгаа багшийн хэлсэн эхний санаан дээр за мөн их жаргал манай мэрэгчлийн боловсруулсан байгаа тэр нооргуудыг авч яагаад за нэг иймэрхүү бүтцтэй байх нь гэж сургууль болгон өөртөө дотооддоо нэг хувилбар гаргаад ирээчээ. Өөртөөхөө одоо туршлага дээр за зэргийн сургалтын болон бусад туршлага дээр суурилж яагаад за нэг хувилбар гаргаад ир. За ингээд 8 сард бүгдээрээ тэрийг ярилцъя 8 сарын ихтээр. За тэнгуүдээ 8 сарын дундаас эхлээд нөгөө нэг ихтэй сургуулийн бужигнасаа илүүчин эхэлнэ. За тэгэхээр за 9 сарда бүгдээрээ нэг нэгдсэн хувилбараа боловсруулад өөрөөр хэлэх юм бол за 8 сарын эхний танилцуулга дээрээсээ за Moise-ийн одоо боловсруулсан энэ нь хувилбар нэг хайтайхан юм байна. Эндээс энэ өгүүлбэрийг авъя. За Schuttis-ийн боловсруулсан дээрээс энийг авъя гэдгийг бүгдээрээ хоорондоо ярилцаад ингээ 9 сард нэг нэгдсэн хувилбараа гаргаад дахиад нэг уулзцгаая. За тэгээд 10 сардаа багтаад за үндсэндээ журмын эхний одоо төслөө за их сургуулийн хувьд бол их сургуулийн захиргааны зөвлөлтөө за Schuttis бол өөрсдийнхөө зөвлөлтөө за магадгүй за Heiss маань бас өөрсдийнхөө зөвлөлтөө танилцуулаад ингээд тэндээс бас мэдээд одоо юу гэдгийг за янз бүрийн комментууд гарна ерөнхий чиглэл өгөгдөнө. За тэрний дагуу үндснээ засварыг гээд нэг 11 сар гэхэд журмаа нэг одоо бодтойгоор хилцээд одоо батлуулах шаардлага гарна. За Moise бол мэдээж за захиргааны зөвлөлд орсны дараа эрдмийн зөвлөлөөр орох болов яах вэ? Би бас нэг тиймэрхүү төсөөл байна. Ингээд үндснээ шат чатны хилцүүлгүүд хийгдээ явагдах байхаа гэж бодож байна. Нэг иймэрхүү ажлын дистарал ерөнхий хуваарийг санал болгол та бүхэнд маань болж гин үү? Хэтэрхий удаан байна уу? Эсвэл яахаар байна? За баярлалаа.
саналаа хэлэх байх гэж бодож байна. Тийм багшаа. Тий, ер нь бол яг бид нар чинь бас ингээд дүрм журм боловсруулад бас яатсан туршлагатай усуд бас байгаа хаа гэж би бол бодож байна. Тэгээ ер нь одоо 11 сар гэхээр миний хувьд бол жоохон албуурхан болоод байна уу л гэж бодоод байна. Магадгүй 10 сардаа хідүүлээ яачаа. Тэгээд сургууль дээрээ нэг загварл сургууль дээрээ батлуулах гэдэг байна гэж би ойлгоод байна. Зөв болтон сугшаа. Зөв. Эсвэл нэгцэн нэг юмыг яах юм уу? Зүгээр одоо ингээл бодож байхад те яг энэ нөгөө төр сургалтын энэ зэргийн бос сургалтын толгой журамчин болвол ер нь бол яам маань гарах ёстой шүү дээ тий. Тэгэхээр тийм юм байхгүй бид нар баг ингээд ер нь бол энүүгэндээ гэж хэлгээд яг яамны нэг ажлыг хийж штэ. Одоо сайн дураараа. Би одоо яг тийм ойлголт руу орж байна. Тэгээд тийм ерөнхий журмын сургуулиуд өөрсөндөө ингээд тааруулаа хийчдэг, тохируулаа явцдаг тий. Тэгэхээр бид нар Монгол тийм байхгүй учраас анхдагч болгож хийх гээд байгаа юм чинь ингүүл яадیں۔ Сургууль дээрээ биш ерөнхий ийм юм байна гэд хідүүлээ. Яаманда хандаад төр энийг ингээд нэг юу болгоод өгөөч гэх болон юу байгаа юу? Тгийх одоо үндслэл гэх юм уу юу илээ? Юу гэдэг шаардлага байгаа юу? За багшаа би энэ дээр саналаа хэлье. За энэ нэг бол үндсэндээ бас бид нэр за тэр хилцүүлэг зохион байгуулсан нэг домооныгийн төслийн хүрээнд бид нар багаараа за дээрэс нөгөө мөсийн одоо дотоод бас удирдлагуудтайгаа ярьсан. Тэгээд за ер нь бол яамны өмнөх жишгүүдийг харах юм бол яамыг хүлээвэл 10 жил болсон дараа ч батлагдахгүй байж магадгүй. Одоо яг үндэ яам дээр бол одоо зэргийн бус сургалт хариуцсан мэрэгчлэн гээч юм байхгүй. Одоо бид нартай хамгийн ойртох нь одоо нөгөө дээд боловсролын газар л байна шүү дээ. Тий. За гэтээ тэднэр дээр ингээд зүгээр альбан бусаар мөсийн ректорийн төвшөнд альбан бус уулзалтын үеэр асууж сургалахад зүгээр нөгөө яриан дундуураа ингээд хавчуулаад асуухад тэд нар бол зэргийн бус сургалт гээч юмыг үнэндээ сонирхохгүй байна. Нэг хоёрдугаар тэндээс ойлголтын маш том зөрөө байна. Нөгөө хэд маань яаж ихээр зэргийн бус сургалт ярингууд хөдөлмөр хамгаалал нийгмийн яамн дээр та нар очиж уулзаа гэдэг. За энэний дагуу би бүр очиж уулзаад за тэнгууд манай ректор очир багш бидэнд уулзсан үр дүнгээ бүр за энэ угаасаа ингэж явдсан байна гэд өгсөн байгаа. За би тань зөвхөн жишээ болгоод харуулъя. Regulation гэдэг. Энэ за 25 оны 4 сарын 12-нд энэ харагдаж байгаа бах тийм ээ. За мэрэгжлийн сургалтын байгууллагын ингээд сургалт арга зүйн хууль нь юм байдгийм байна, ийм хуультай байна гэдгээ ингэж одоо боловсруулагдж байгаа хуулийнхаа тухай яриад. За тэнгуүтээ за тэр нь хаа байна. За чараг олох хэрэгтэй. Багштай хэрхэн журам. За тэрийгээ би яг гардоор бэлэн биш байна. За ерөнхий агуулгын ярьчих багшаа. Тэгээд ингээд нөгөө нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яам дээр байдаг одоо нөгөө вебсайт нь нөгөө мэрэгжил имэн гэдэг нөгөө вебсайт байгаа. За энэ дээр ингээд байдаг юм руу боловсролын яамаа чихээд болтгүй. За өөрөөр та нар одоо ур чадвар олох гэж байгаа юм чинь одоо бакалавр, магистр, докторийн зэрэг олохгүй юм чинь нийгмийн хамгаалалт хөдөлмөрийн яамтайгаа хамтарч ажиллаа гэж. За тэнд очоод за тэмдэх мэрэгчлэлтэн холбогдох хүмүүстэй би утсаар ярьсан. За манай мэрэгчлэлтэн их цагаал бол баг очиж уулзсан. Тэгсэн чинь үндсэндээ тэдний хийдэг мэрэгжлийн ур чадвар олгох сургалтууд нь дандаа одоо юу гэдгийг нөгөө нэг яг мэрэгжлийн гэдэг утгаараа жолооч, за тогооч, үсцэн, бармен гэх мэт ийм сургалтуудыг одоо юуг явуулдаг. Өөрсдийн дотоод журамтай тэнгуүдээ бас чанарын баталгаажуулалт хийдэг байнга хямдаг ийм тогтолцоотой байна. За гэтэл энэ нь ихтэй сургуулийн бидний хийх гээд байгаа зүйл бол огтоос биш болж хуурсан. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа санаа бол яамны дээр очиод бид нар ахиж хан мөргмөөргүй байна. Харин за ямар ч байсан юун дээр за мойс дээр бол ажлын хэсэг гарцсан. За хайсан ажлын хэсгийг би одоо ингээд саяхан гарсан туршаалыг нь харуулж ин за 6 сарын 30-нд гарсан энэ ажлын хэсэг гарцсан. За тэгэхээр үндсэндээ мойс хайс дээр бол ажлын хэсэг байгуулагдаа явж байгаа учраас за ямар ч байсан яах бах.
байгууллагын дотоод журам гарах байх. Аа. За тийстэр магадгүй одоо та яг ажил эхлэхээр магадгүй удирдлагуудтайгаа уулзаад ийм журам гаргын ажлын хэсэг байгуулах гэвэл болох юм уу хэлж мэдэхгүй байна. Хэрвээ ажлын хэсэг гарчих юм бол одоо шүтээстэр бас байгууллагын дотоод журам гарна гэсэн үг. Хэрвээ тийм ажлын хэсэг гарахгүй байлаа ч гэсэндээ нөгөө таны юу болгосон одоо хилцүүлээ санал болгож ирсэн ерөнхийдөө одоо нэг зэргийн бус сургалтын талаарх ойлголтыг нэгтгэхэд бүгдээр нэг гарын авлага гаргая гэсэн юм ярьж ирсэн тийм ээ. За энд бас хэрэг болох болов гэдэг утгаараа ингэж нэгдэж ажиллаад байгаа шүү дээ. Магадгүй ингээд журам метр гарсны дараа бид нэр одоо журамтай холбогдлолтой одоо жоохон дэлгэрүүлээд бас нэг гарын авлага гаргахыг ч үгүйсэхгүй. Тэгэхээр иймэрхүү юм учраас ямар ч сан хоёр байгууллага дээр за дотоод журам бол 10 сардаа за яг 10 сар гэлтгүй ерөнхийд нь багцаалаад яри энэ ондоо багтаад гарах юм байна. За тэрийгээ бид нэр өөрсдөө нэг 2 жил хэрглэж үзье. Хэрэглээд ирэхээр нөгөөх маань яах вэ? Янз бүрийн асуудал нь хийдэл нь гараад ирнэ. За тэр хийдлээ гаргаж ирэнгүүт нь ахиж одоо нэг жилийн дараа ч юм уу 2-3 жилийн дараа нь жижиг засварууд хийж баталгаажуулсны дараа яамдаа харин за одоо ингээд нэг иймэрхүү юм турсан чи юм байна. Одоо та бүхний хариуцах асуудал мөн бол энийг нийтээр даган мөрдөх журам болгоо. Эс бөгөөс одоо дэвтэргүй байгууллагууд яагадгүй л энэ вэ зүгээр эрх зүйн хүрээнд анхан шатны анализ хийж үзэхэд за боловсролын яамнаас одоо нийтээр даган мөрдөх журам болгоогүй байсан ч хуулийн хүрээндээ зөрчил үүсэхгүй. Яг нөө дээд боловсролын хуулийн дээр чинь насан туршийн боловсрол болон нөгөө зэргийн бус сургалт тийм төр сургалтуудыг одоо ихтэй сургуулиуд одоо яаж зохион байгуулж болно гэсэн заалт байгаа. За тэрэндээ хэдийг санахгүй байна. Энийг бид нар одоо юу гэдгийг яам тэрийг нийтлэг журам болгож гаргадаггүй маа ч гэсэндээ өнөөдөр уулзалтанд орж ирэх байсан. Гэтээ нөгөө юунд бол байгаа нөгөө групп чатан дээр байгаа хин байж тээ. Демүзэн мэрэгчлэн тэрний гол үүрэг юу вэ гэхээр яг хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын хэсэг буюу за тэр байгууллагын тэр нөгөө дотоод журам дээр орж байгаа тэр чанарын баталгаажуулалтын хэсгийг бас эхний норгийг гаргаж эсвэл бидний хийсэн дээр үндснээ комент өгч за ийм байдалтай байх юм шүү гэдэг чиглэлийг өгье. Тэгэнгүүтээ Демүз дээр ихтэй сургуулийн боловсруулсан тэр зэргийн бус сургалтын хөтөлбөр болон за бусад ихтэй сургуулиас гадна явж байгаа тухайн зэргийн бус сургалтын дээр чанарын баталгаажуулалт хийдэг нийтээр даган мөрдөх журам бол үндсэндээ төслийн төгсгөл буюу 3 жилийн дараа гарсан байх ёстой. Тэгэхээр энэ маань юу гэсэн үг вэ? За ихтэй сургуулиудад өөрсдөө тэр ерөнхий процедураас одоо төрүүлж алхах гад байна. Алдаатай оноотой ч гэсэндээ хийгээд үзье. Алдаагаа засчод болно. Тэгэнгүүтээ за Демүзээс гарсан журам одоо бидний төсөөллөөр явах юм бол одоо мөстер гарсан зэргийн бус сургалтын хөтөлбөр дээр хөндлөнгийн чанарын баталгаажуулалт хийхээс гадна за гадуур зохион байгуулагдж байгаа тэр сургалтын төвүүд болон бусад газрууд хийж байгаа зэргийн бус сургалтын дээр бас чанарын баталгаажуулалтыг гэхдээ тэрэн дээр бас хүчээр бол хийхгүй одоо юу гэдэг журам дээр одоо юу гэдэг 3 жил тутам 5 жил тутам гэхгүй ухаан байгуулга нь өөрөө хүсвэл хийлгэж болно гэсэн утгаар оруулъя гэж байгаа. Ингээд оруулвал магадгүй ихтэй сургуулиуд нь өөрсдөө хүсэлт гаргаад хийх юм бол тэр сургалтын байгууллагуудаас бас нөгөө ялгарна. Дээрээс нөгөө Демүзийн нөгөө чанарын баталгаажуулалт хийсэн гэдэг гэрчилгээ тэр логог хэрэглэх эрх маань нэгдэнэ. Дээрээс нь ихтэй сургууль биш байлаа гэсэн бусад сургалтын төвүүдийн хооронд өрсөлдөөн байгаа шүү дээ. Эдгээр маань өөрсдөө хүссэн хүсээгүй зах зээлийнхаа жамаар аяндаа сургалтын хөтөлбөрүүдэд магадлан итгэмжлүүлэх боломж бүрдэнэ. Тэгэхээр иймэрхүү агуулга нэлээд том хүрээнд харж байгаа журам шүү. За окей ойлголоо. За тэгвэл хэдүүлээ ерөнхий энэ гарах гэж байгаа юм чи ямар ч байсан доороо алтан сөхрийн хилдгээр драфта гаргаад ямар ч байсан яаруухан гаргая. Тэгээд уулзахдаа манайх нэг юм байх боломжтой юм байна гэд. Миний хувьд бол ажиллаад эхний драфтыг бол гаргах бас боломж харагдчихээн. Гэхдээ хэдүүлээ энэ ажлын хэсэг чинь бас ямар нэгэн тийм зүгээр ингээ сайн дураараад байгуулагдчихад байгаа тий. Ер нь тийм шүү гэсэн. Тий. Тэгэхээр хэдүүлээ
Би харин удирдлагатай хэлэхдээ яг уу ийм драфт гаргасан ганцаараа ингээд хилцээд өгөөч гэвэл өхөл байх л та. Гэхдээ ямар учиртай үндслэл шаардлага бас сайн гаргаж ижил хилцүүлэх хэрэгтэй юм байна. Ер нь бол электоратаар ийм асуудал хилцүүлж болдгийг. Гэхдээ би үндслэл юугаа маш сайн гаргаад ийм учраас гижиж яах юм болов? Яг ажил эхлэнгуут дарга нартайгаа уулзаад ажлын хэсэг байгуулад өгөөч гэхүү бас нэг юм байвал албажуулаад хийвэл бас тий зүгээр юм байна гэж бодлоо. Манайх албан ёсоор нөгөө төсөлд ороогүй учраас за миний хувьд зүгээр хувь хүнийхээ хувьд бол орцоход бас ингээд эн чинь хийх тусмаа өөртөө ч мэдлэгээ нэмэн юмыг сайжруулах тал дээр бол айтайхан юм гаргахад бол бас ингээд юм хүмүүзэл идэвхтэл яваад байна л да. Нэгэнт одоо ингээд журам боловсруулдаг бас туршлага тийм юм байгаа учраас сонирхолтой байна л да. Сая ч гэсэн энэ хоёр номыг ингээд богино хугацаанд үзээд ингээд гаргахад зөндөл юм бас айгүй мэдээд авчиж байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд дараагийнхаа юу болтол эхнийхээ хувилбарыг тэгээд гаргая. Та хэдийн саналыг бол ер нь бол дэмжиж байна. Тэр их жаргал огш булгаа огш энтрийг танилцуулсан юмнуудыг бол ойлголоо. Баярлалаа. За баярлалаа танд. Зүгээр яг би танд нөгөө санал болгоход яг удирдгуудаа ороод ихээр нэг ажлын хэсэг байгуулад албажуулаад явуул зүгээр байх. Гэтээ бид нар одоо үүдээ мөсийн зүгээс одоо үүдээ шүтээсийн одоо дотоод асуудалд оролцох зохимжгүй. Гэтээ та яг нөгөө үндэслэл дээр гарахтаа ер нь бол одоо тэр хилцүүлэг дээр ярьжсэн юмнуудыг бас хэлээд ер нь одоо бус сургуулиуд ийшээ явж байгаа юм байна. Бүгдээрээ бас хийгээд эхлүүл яад юм бэ? Манад хуучин ийм байсан юм байна гэд нэг хэлэхэд бол нэг хайхтар эн чинь бол одоо үүдээ хуулиа бариад бас тий хуулийнхаа тэр заалтууд тийм хуулийн заалтууд байгаа нь дээд боловсролын тухай хуулийн дээр чинь байгаа, боловсролын тухай хуулийн дээр чинь байгаа. Тэрийгэ бариад тэгээ эн чинь бол үндсэндээ ихтэй сургуулийн одоо санхүүжилт болон бүтцийн нэгжүүдийг нэлээд өргөдгөх байхгүй юу? Бид нар бол тэгж бас хараад байгаа. Одоо үүдэн зөвхөн нэг мэрэгжилтэн бол яг уу одоо ойрын хугацаанд гэхээс биш яг одоо бидний хүсэл мөрөөдлөөр яг тэр Европ байдаг шиг хэрэгжээд эхлэх юм бол эн чинь бүр тусдаа бүр нэлээд том хилцс газрын хэмжээний асуудал бас үүсгэсээр аргагүй болох юм байна гэж. Тийм нэг ажиллаж ийж баг хиймээр байгаа байхгүй юу тий? Яг ингээд саяны хийсэн юмнаас харахад тий. За баярлалаа. За манай инхэээгчд ямар нэгэн санаа оноо байгаа болов булгаа ус инхээ содоо багш байгалмаа ерөнхийдөө бодсон сансан юм. Өнөөдөр бол хамаагүй чөлөөтэй харин шүү дээ. Буруу байсан сайхан бурж өгнө шүү дээ. Гэж байгаа бүгдээрээ нэг чиглэлтэй болж аваад. Миний бодлоор нөгөө одоо нэгэн амралт эхэлсэн юм чинь жоохон амраад жормлуугаар нэг орохгүй амармаар л байна л да би. Яг энэ ясан юмнуудаа одоо яаж нэгтгэж оруулах юм аа. Ямар ч гэсэн тэгтээ надад шалтгааллахгүйгээр бос сургуулиуд журам дүрмээ нэлээ явуулчих нь шүү дээ тий. Тэгээ 8 сарын 15 дээр их нь бол дараагийнхан болцдог юм яа. 15 гаргаад. Ёо нэг яа бүгдээрээ нэг хүмүүс яалтчгүй нэг тийш явах маах тэгэл ажил гарч ирээд яг та боломжгүй л шинжтэй юм биш. Тэгээ багшаа. Юу энэ юу шүү. Өнөөдрийн уулзалтыг заавал наадмын өмнө ингэж яаран сандран хийдэг нь зүгээр яг та хэд маань нэг сонсоод ав. Юу хийх гэж байгааг мэдээд ав гэдэг утгаар. Тэрнээс одоо энэ сая би уулзалтын өмнө хэлсэн наадмын өмнө ч юм уу наадмын дараа 7 сарын 20-30 гэд ихний нор гар гэсэн ерөөсөө юм байхгүй. Өөрөөр хэл одоо за мэдээж одоо бүтэн сар хүмүүс бол амарч байгаа. Манай мэрэгчлэтнүүд бол ингээд 8 сарын дундаас л ажилдаа орж эхлэх байх. За тэгээд мэдээ тэр чинь өдөр болгон гэртээ одоо зургт үзээд одоо наадмын уушуурыг бүтэн 30 хоног идэнэ гэж байхгүй байх. Тэгэхээр одоо булгаа авшин хийсэн файлыг нэг одоо нэг заваа гарахад нэг харчаад тэгээ миний бичсэн дээр журмуудыг нэг харчаад нэг өгүүлбэр өдөрт нэг өгүүлбэр бичээ сууж идэл нэг тэгээ болох байл гэдэг те нэг айхтар тэрийг нөлөө одоо юу гэдэг хамаа концентрац хийж орохгүй ч гэсэндээ ер нь ихний дараатууд нь гарцсан байгаа шүү дээ хүмүүсийн үед. Тэгээд энийг яаж иж бүгдээ хүмүүсийг ажилд орохоор нэг 8 сарын 10-аас хойшоо яаж таарах нь 15 гээд орж ирэх юм бэ? Тэр үед нь уулзч болно. Тэр бол нэг их одоо 2-3 хоногийн наан цаана бол нэг асуудал ш. Магадгүй нөө тийсийн хувьд ч гэсэндээ одоо нөгөө архивын хүн ажилдаа орж ирж бас 8 сарын дунд болох байлгүй. Одоо тэгээ наадмын дараа ч нөгөө 2-3 ээлжийн нөгөө хөдөө хээрийн судалгаа гэж явна. Одоо бүр мөр нөгөө юу амралтын газар руугаа явна бас нэг жоох амархаа бодно тэрийг ойлгож байна. За миний хувьд болохоор
та бүхэндээ санал нийлж байна. Ингэж харвал их одоо ерөнхийдөө бас юуг нь босгоцсон. Эхний одоо драфтыг бол босгоно гэдэг бол бас хэцүү. Тэрийг босгоцсон учраас хэвлээ яг эхийн 8 сарын ихэнх гэхгүйгээр 8 сарын 15-нд төлөв удцъя. Тэгээд би бол ингэж бодож байна. Би ч одоо бас нөгөө энэ мөстөрх нөгөө журмын ажлын хэсгийг ахлагч гэдэг яваад байгаа. Сая юу муу гэдэг угаасаа орч чадсангүй. Тийм болохоор би драфтыг аваад сүүлийн вариантыг нь аваад тэгээд нөгөө өөрөө сайн нэг бүтэц танилцуулсан шүү дээ. Тэр бүтэц рүү оруулаад тэгээд 8 сарын 15-нд хэдүүлээ явуулцгаах уу. Тэгээд би ямар ч тэр бүтэц рүү оруулангуудаа буцаагаад би ингэж харгал мэрэгчлэн рүү явуулчих гэсэн үг. Тэгээд дахиж нэмж хасаад тухайн хугацаанд одоо сая ярьдагчлаа одоо нэг хаяа нэг нээж хараад бас нэг хоёр өгүүлбэр нэмээд тий гинтхэн бас нэг шал өөр юм хийжсэн чинь нэрийн гिचүүл зүгээр юм байна гэдэг бас тий санаа оноо гарч ирвэл өндөр нь хийгээд явал бас болж байна. Болгаа өгсөн ингэх боломжтой юу? Одоо их чаргал ихчийн хийцэн байгаа эхний драфт тэнгуүтэ таны саний танилцуулсан ерөнхий бүтэц тэнгуүтэ миний нөгөө мэйлээр явуулсан нөгөө зэргийн сургалтын нөгөө хоёр үндсэн журмаас авчвал бас боломжтой гэсэн заалтуудыг та бүгдийг нэг нийлүүлээд нэг 8 сарын 15 гэдэг Мойсийн эхний драфтыг гаргаад ирвэл болж байна уу? Яагаад гэвэл та болохоор тэр нөгөө сургалтын хөтөлбөр чанарын баталгаажуулалт ингээд Мойсийн үндсэн журам байж та сургалтын үйл ажиллагаа энэ хоёрыг бас боловсруулсан ажлын хэсэгт бас та нэлээд гол үүрэгтэй ажиллаж учраас цаана нөгөө ямар агуулга байгаа вэ гэдгээ баг надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. Бид нар бол нөгөө боловсруулсан хойно уншсан. Та болохоор өөрөө боловсруулж суусан хүний хувьд баг надаас илүү мэдж байгаа учраас энэ заалт нь яг зэргийн бусдаар тохирох юм байна. Энэ нь арай дэмий юм байна гэд юмудаа гаргаж жагаад тэгээд эхний драфт гараад ирвэл болчихолоо гэж бодсон. Тэгээд угаасаа бүтэн сар 10 хоногийн зай байгаа юм чинь болчихваа гэсэн төлөвлөгөө байна. Багш нэг түрүүн зүгээр яг одоо энэ дуусах гэж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо тэр нөгөө сургалтын үйл ажиллагаа хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын журмаас ингээ яг авахаас илүү тэр журмаар зохицуулна гэдэг өгүүлбэрээр нэг нийтлэг шаардлага дотроо нийтлэг хэсэг байгаа шүү дээ хамгийн ихний журмын ихний хэсэгт. Тэн дотроо ерөнхийдөө одоо энэ одоо үйл ажиллагааг нь тэр журмаар зохицуулна гэдээ оруулаад тэгээд журм маань өөрөө нэг 3-4 нүүрэн багтчихвол уг нь баг зүгээр байж магадгүй гэж бодогдоод байгаа надад. За нэг тийм урт том журам байхаасаа илүү одоо яг тэгэхээр ингээд мостер хэрэгжиж байгаа ийм олон журмуудыг нэг журман дээр байгаа заалтыг яг нөгөө журман дээр бас шууд ижлэх ингээд яхаар бас нэг урт олон журам болоод байх болов уу гэж боддог. Тэгэхээр нөгөө ишлээд журмаа ишлээд би нэг хийгээд үзье. Тэгээд та бүхэн тэр нь зүг баг. Хийгээд явуулъя. Тэгэхээр бас нэг олон хүний санаа шүү дээ тий. Ингээд юмнуудаа ингээд сайжруулад иж болдго юм чи. Нэг хийж үзээр хэлбэрийг өөрчилж үзээ сайжруулаад явах юм чи. Өөр боломгүй бол яг хөө тэгж ишлэхээр одоо юм тодорхойгүй тийм бурхан орчод байвал хамаагүй тэр заалтуудыг оруулаа явчихна гэсэн үг. Эхлээд нэг нөгөө хоёр журмаа ишлээд нэг товч журам хийгээд үзье. За тэгё багш. Тэр нь зүг бах уу. Уусаа байгууллагын дотоод бас эрх зүйн орчны хоорондоо уялдаа гээд ядангуяа тэр нөө тэнхимийн хөтөлбөрийн хороотой одоо тэнхимийн хөтөлбөрийн хорооны тэр одоо зэргийн бус сургалтын хөтөлбөрийг хилцүүлнэ гэдэг тэр санааг бол одоо тэр чигээр нь копидэх биш. За энийг одоо тэнхимийн хөтөлбөрийн хороо хариуцна гэхэд бусад процедур нь бол сургалт хөтөлбөрийн чанарын баталгаажуулалтын албан журам дээр байгаа юм чинь тэрүүгээр явна шүү гэд ойлгочих болов гэж бодчих. Тэгээ багш. Та яаж хиймээр вэ? Одоо үнс ажлын хэсэг авчихсан тааштай. Би ч одоо гişүүн. Би одоо уулз мууц дахиж ингэ зохион байгуулахгүй. Тэгээ хараа сууж шүү. Юу таал зохион байгуул таныг л харахгүй шүү дээ. Наа ч өөр олон улсын төвшөнд нь бадж байгаа юм шүү дээ. За бүгд багшаа та өөр зохион байгуулна шүү. Би яг өөрийнхөө тэр нэг журмын хэсгийг нэ. За тэгээ. За тэгвэл өнөөдөр уулзсан ингээд дуусахгүй бид нар 1 цаг 30 минут орчим уулзсан харьцангуй үр дүнтэй бас харин би нэг за манай нөгөө юуныхан маань нэг хэсэг нь Японд нэг хэсэг нь хөдөө ус нууран дээр байгаа юм шиг байна тэгээд сүлдээ нууц гарч байгаа юм байлгүй дээ тэгээд аргагүй. За тэгвэл уулзсан дуусгын 8 сарын 15-ны үеэр
уулзцаах юм байна. Бүгдээрээ сайхан амраарай, сайхан наадамлаарай. Наадмын хуйшуураа гизээ дүүртэл хийдээрээ. Баярлалаа. Сайхан Би нууцны бичлэгийг группээр тавьчихнаа. За.